За яг манай подкастыг одоо нөгөө өсвөр насны хүүхдтэй аав ээж нар бас айгүй их сонсд юм билэ. Тэдэрт маань бас тодорхой хэмжээний мэдээлэл болж ичж байгаа хаа гэж бодож байна. Тэрнээс гадна яг нөгөө нэг өөртөө зориулж манай эрэгтэйчүүд бас их сонсож байгаа гэж бодож байна. Найз охин эхнэр нь яг ямар тий одоо шинж тэмдэг илэрчин гэдгийг бас тэр хүмүүс мань харж байгаа шүү дээ. Ер нь бол тэр жижигхэн хэмжээний цагаан юм гарах ч юм эсвэл нэг эвгүй нэртэй юм гарах ч юм уу тий тэрийг нуулгүй сайхан ингээ хоорондоо ярилцаад хоёулаа хамтдаа юм дээр очдог ч юм уу тийм тиймэрхүү байдлаас бас асуудал үед нээлттэй андаасаа гэж хүсэж байна. Сайн байцгаана сонсогчдоо. Тэгээд хүлээлгийн өрөөний шинэхэн дугаар эхлэх гээд яг одоо Америкийн хотод 7 цаг өглөөний 7:44 болж байна. Тэгээ нөгөө нэг хоёр хүүхэн чи яг нөгөө сексээ ярих гад бэлэн байдалтай ингээд өглөөнөөс хойш ингээд догтлоо суугаад байна. Тэгээ өнөөдрийн хүлээлгийн өрөөний болонд манад нэг хүндтэй зочин хөрөлцөн ирээд дайраа эзлээ. Тэгээ сууж ийн тэгээ танилцуулах байрана. За тэгэхээр энэ удаагийн хүлээлгийн өрөөний зочноор анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн доктор, за MD эмнэлгийн эмч Батсүрэн маань оролцож байгаа. Тэгэхээр айгүй их тийм эмчтэйчүүд эмчнэр ихтэй судалсан одоо яг бид хоёрын юу гэдэг нөгөө сүлжээг бариад ярьчгаар те чөлөөтэй ярьчгаар хэмжээний эмч хаана гэж судалж байгаад Батсүрэн эмчээгээ одоо урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр зэрэг одоо та нарынхаа асуусан асуултанд ямар ч байсан ингээ бид хоёр хариулт авах гээд гурлаа хамтдаа хүлээлгийн өрөөнд сууж байна. Сайн уу Батсүрэн эмчээ? Сайн байна уу? Сайн бацгаана уу? Урьсанд маш их баярлалаа. Бид хоёрын урилгыг бас хүлээж авсанд маш их баярлалаа гэж хэлмээр. Ажлынхаа цаг заваас бас цаг гаргаад те бид хоёртой ярилцгаа шийдсэнд маш их баярлалаа. Тэгээ сонирхолтой ярилцлага болно гэж найдаж байна. Бид хоёр бүр энэ тэсэж чадахгүй нөгөө юу гэдэг нөгөө захтансан газар маажна гэдэг юм уу гэдэг нэг амар олон одоо 36 дугаар хийх үед ингээд хүн болгоноос одоо байнга эмэгтэйчүүдээс ингээд эмэгтэйчүүдийн эмчээс ингээд засуумаар байна ийм юм байна оруулаад өгөөч гэгээд айгүй хүсэлт ирсэн. Тэгээд яг өнөөдөр яг эмэгтэйчүүдийн эмч бүр ингээд бид нарт яг цаг гаргаад суудсан байна. Тийм болохоор бид хоёр одоо ингээд нөгөө байж болох бүх асуултуудыг асууна. Тий, таныг асуултаар бөмбөгдөх байх шүү уучлаарай. За, хамгийн ихний асуулт болохоор угаасаа яг нөгөө юу гэдэг дараалал нь яваад тийм насны ирэн бэрэ гэдэг шиг. Нэгдүгээр манай удирдал маань өсвөр насныхаа зориулсан байсан байхгүй. Тэрэн дээр болохоор зэрэг одоо их хвчлэн нөгөө бэлгийн хайрцаанд орж үзээгүй охтууд маань холбогдож асуудаг байсан. Яг нөгөө онгон хайрцтай холбоотой ч юм уу тий одоо анх бэлгийн хайрцаанд орсон чинь цус гарсангүй гэдэг ч юм уу одоо нэг тиймэрхүү асуудлаараа би холбогддог байсан. Тэр талтай та нэг онгон хайрцны талаар нэг жоохон мэдээлэл өгөөч тгөө. Тийм нөгөө хүмүүс ингээд онгон хальс гэхэлэр таг битүү зүйл гэж бодоод байдаг байхгүй. Тэгээд ингээд нөгөө бүр ингээд таг битүү байж байгаа л тэгэл нөгөө бэлгийн хайрцаанд орохлоор ингээд онгойдог гэж ойлгоод байдаг. Гэтэл яг онгон хальс гэдэг бол хүн болгонд янз бүрийн хэлбэртэйгээр тэгээд нөгөө нэг байдаг. Тэгвэл дандаа онгорхой байдаг гэсэн. Тэгээд тэр битүү байх юм бол эсэргээрээ бидний биений юм ирч чадахгүй болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр биений юм ирж байгаа бол онгон хальс нь онгорхой тодорхой хэмжээний тэнд ингээд одоо нүхтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээс бидний одоо нөгөө мэдих жоохон охтуудаас нь ч гэсэн шүүрэл ялгараад аав ээж нар нэрэл үзүүлчлээдэг. Тэр нөхөрчгөө нас эхлээд бэлгийн божилт эхлэхээр биений өмнө ирдэг гэсэн үг болж байгаа юм л та. За тэгээд онгон хальс нөгөө нэг хүн болгоны харилцаа адилгүй байдаг учраас одоо мэдээж онгон хальсаа ингээд би биндээ харуулад энэ гэж байхгүй л ахaltaа. Гэхдээ ингээд өөрийнхоогоо бас сонирхоод харж болно тийм ээ. Тэрэнд ерөөсөө буруу юм байхгүй. Тал тавиад ингээ хараад үзэж болно. Тэгэхээр ингээд тэр нь янз янзын байж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр интернет дээр угаасаа нөгөө онгон хальс гэдэг үгийг бичээд хайх юм бол бүх төрлөөр зургууд нь гараад ирдэг байгаа л да. Би бодтоо шууд нөө хагдгаар хэмжээнд наан биш нэлээд цаана гэдэг гэж ойлгосон тэгвэл нэлээд буруу ойлголттой байсан байх тий. Тойртой харахад л хагдах юм байна тийм үү? Тийм угаасаа тэр ингээд яг өтрийний үүдвч хэсэгт ингээд бүр яг хамгийн наан байж байгаа гэсэн үг. Тэгээд яг бол дугуй муугуу унахаар ч юм уу морь зар унахаар онгон хайлс нөгөө нэг юу гэдэг нь цоорох одоо гэмтэх магадaltaй загталтай гэдэг нь яг бол тэр чинь мэдээд цаашаа бүр гүн рүү ордог болохоор тэгэж ярьдаг юм биш. Ерөөсөө секс яриад идэг мөртлөө тэрийг нь онгон хайлсны хамгийн нөгөө basic юм аа мэдгүй хоёр гарастай нэрээ баах юм ярьсан байсан байна. Тэгвэл ийм байх тийм одоо юу гэдэг бэлгийн хайрцанд орж үзээгүй охтуудад зориулсны мини тампон гэдэг гэж өгдөг штэ. Тэрийг хийсэн тохиолдолд онгон хайрц цоох магадлал байгаа юм тий.
байгаа. Одоо над дээр ч нэндээ иржсэн л та ингээд нөгөө яг бэлгээр санд орсон юм шиг тийм гимтсэн онгойлсон. Тэгээд бэлгээр санд орж исэн юм уу гэж асуухлаар үгүй бүр орж байгаагүй. За тэгвэл яасан бэ гэд ингээд асуухлаар тампон хийгээд үзсэн. Ингээд тампон ер нь бол том жижиг янз янзын хэмжээтэй байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол тампон ч яг ингээд нөгөө огт бэлгээр санд орж байгаагүй охтууд хийхэд аюу тохиромжгүй зүйл л дээ. Тэр чинь нөгөө ийм нэг стандартаар л ингээл хийгдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр нөгөө үнэн бодит байдал дээр тухайн охины онгоо альс ямар одоо нөгөө нэг хэлбэртэй байсныг бид нар мэдэхгүй учраас тэрийг яаж л бол яаж гэмтэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө лаа хийгээд үзчих одоо нөгөө нэг өөрсдөө дур мэдээд лаа аваад хийсэн тохиолдлууд бас байдаг. Тийм тэгэхээр аль аль нь л нөгөө өтрээрөө хийх гэж оролдож байгаа болохоор тэгээд яг бүгдээрийнх нь өгүүлэмж нь тэгэх гэж оролцсон маш их өвдсөн тэгэхээр нь болцсон гэдэг тийм тэгж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр бол нөгөө нэг угаасаа маш их тохиолддог байж болох тийм нөгөө нэг асуудал учраас яг одоо бэлгийн харьцаанд орж үзээгүй л бол заавал өтрээрөө ямар нэг юм хийх гэж оролдох ямар ч шаардлага байхгүй гэсэн үг л дээ. Тийм. Яа бүр нүдийг маань нээчихлээ. Миний үед амар шок байлаа. Тийм миний үед гэсэн онгоо хэлсээ харж болдог гэдэг юусаа харж байгаагүй юм байна. Хардаггүй. Тэгж мдээгүй байхдаа бэлгэртэнд орсон юм байлгүй тийм. Мэдсэн бол ихтгэн харж байхгүй юу. Өнөөдөр ороо шууд Google дээр дуусан готнаа. Үгүй та нар бич юу үзээд хараад хэлээрээ хэрэг тийм одоо юу гэдэг арай бэлгэртэнд орж амжаагүй юм хтэйчүүд байвал те. Хараад нэрээ тэгдэм байх хэлээрээ гэдэг байна. Нэрээ харагдсан юм байна гэд. Энэ бол нөгөө зөвхөн одоо нөгөө онгоо хэлсэн дээр ч биш одоо гадна бэлэг хэрэгтнээ ч гэсэндээ бүх эмэгтэй хүмүүс ингээд хараад те ингээд минийх ийм юм байна гэд мэдчихвэл бас зүгээр ахгүй. Тэгэхгүй ингээд бүгдээрээ ингээд бүр харахаасаа айгүй хичдэг, санаан зовдөг. Нэг л амар юм хараад байгаа юм шиг гэж боддог. Гэтэл яг үнэн хэрэг дээр эн чинь бидний гар хүлний нэг гიშгэл гэсэн үг шүү дээ. Нэг л эргэтэн л явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнд нөгөө нэг би угаасаа ийм юм байна. Тэндээ тийм ингэт юм байна. Миний ус ингэж ургад юм байна. Тэ? Тэгээ миний нөгөө бэлгийн одоо их уруулны юм байна, бага уруулны юм байна гэдэг ингээ өөртөө танилцах бас нэг тийм одоо аялал гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийг ингээ мэддэг эмэгтэй хүн бол бас нэг айдсгүй байна. Тэгээд мэдхгүй болохоор бид нар ингээ анхны бэлгийн харьцаа гэл тэгэхээр бүүн айдстай тэгэл юу болоод өнгөрөө гэл дуусчдаг тийм тал бас байдаг. За тэгэхээр манай эмчийн одоо яг та нар үгийг сонслоо шүү дээ. Одоо юу гэдэг бүх хүнээс цус гарах ямар нэгэн алба байхгүй. Цус гарахгүй байлаа гэхэд тэр бол хэвээ үзэгдлээ гэдгийг бас мэрэгжлийн үнийн нотлохоор та нартай ярьлаа шүү. За ингэдэг нэг юм яалаа. Тасан яалаа. Шүүлээ. Тэгээ одоо жиний талаа битээ асуугаарай. Тийм нөгөө онгоо хайлс эргээд оюулж болдог гэд нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр хэр үнэн юм бэ? Одоо үнэн гэж багт ерөөхдөө ойдог штэ тий. Тэр маань хэр одоо аюултай мис ажилбарын хэр хөнгөн хийдэг үү? Тийм Монголд хий. Ер нь бол нөгөө нэг онгоо альсыг бол буцаагаад гимтлийн зэрэгээс нь хамаараа төрцөн бол угаасаа тэрийг оёхон юж байхгүй болчихно гэсэн үг байхгүй. Төрөөгүй эмэгтэй хүний одоо онгоо альсыг бол тодорхой хэмжээнд нөхөн сэргийх бол боломжтой. Гэхдээ Монголд бол нэг хийгддэггүй. Яг ховорхон боловч нөгөө хийгддэг тохиолдлууд бол байгаа л да мэрсэр байдаг. Тэрнээс биш толгой дараалан хийгддэггүй, хийх шаардлагач бол Монголд бол байхгүй л байгаа юм л да. Зүгээр илүү хийгддэг газрууд нь гэвэл нөгөө бэлгийн одоо нөгөө хөдөлмөр эрхлэлтийг зөвшөөрсөн орнуудад бол айгүй хийгддэг. Тэгээд нөгөө тэр чинь одоо ингээд нөгөө тэг онгоо хайлстай байхгүйгийн хооронд нөгөө маш их юм үнийн зүрх гард юм шиг байна л да. Тэгэхээр одоо тэрийг заавал энд бас ярих шаардлага болох. Гэхдээ бүр мөсөн одоо ямар ч боломжгүй гэсэн биш. Одоо цэвэр одоо гимтлээс болоод онгоо хайлсанд гимтсэн охтуудад бол тэр нөхөн сэргийх боломжтой гэсэн. Угаасаа тэр чинь таг битүү зүйл биш байхгүй. Тодорхой хэмжээнд биений юм гарч байгаа учраас нөхөний үлдээгээл ингээд янзлж гэнэ гэсэн үг. Тэгээд онгоо хайлс сэргээцний дараа бэлгийн харьцаанд орох юм бол мэдээж өвдөлттэй байна, цус гарна гэдэг хоёр юу бол ялцчихгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэрийг одоо дахин ойлоод авах боломжтой гэдэг юм уу? Эсвэл одоо дахиж нэг л удаагийн тийм оёх одоо юу гэдэг шанстай байх уу? Яг уу? Яг максимум нэг 4 хүртэл удаа боломжтой гэж үздэг. Одоо нас.
Бас энэ юм тий нөгөө нэг зарим газар нөгөө заншлаасаа хамаарат би нэг тэгж уншижсэн Тий, байхгүй. тий. Одоо юу гэдэг нөхөртөө заавал онгоо очих хэвээр учраас өөр нөгөө залуудаа унтцсан байвал онгоосаа ойлдог ч юм уу яг тэгж нэг сонсчихсан. Тэгээд олон удаа гэж мэдээгүй мэн. Найс нь шансгүй болцсон юм бэ? Би төрсөн шүү дээ. Чи юу шанстай байна? За яшиг тэр ч одоо тэгээл оёлоо байж идэг юм гэж юу гэдэг. Тэгээд онгон гэл явж байхгүй юу? Тэгэж ахин хорохгүй байли. За. Алын шашинтай оронгуудад айгүй их тохиолддог тий. Ер нь манай эмэгтэйчүүд одоо яг нэг хідэн насандаа түгээмэл хамгийн анх эмэгтэйчүүд эмнэлэгтэр очдог бол тий. Одоо жишээл юу гэдэг заавал нэг юм өвчин тусаагүй л бол манайхан ч нэг юм өөрчлөлт сэргийлэх байдал ер нь нэг жоохон хайн хүмүүс шүү дээ. Гэтэ ихэнх нь бүгдээрээ гэж байгаа юм биш. Ер нь хідэн нас хамгийн тохиромжтой хамгийн анх эмчтэр очиход манай нөгөө Монгол оронд болохоор бас нөгөө юу гэдэг яг ингээ охтын эмч гэдэг ойлголт айгүй багтаа байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг заавал охтын эмчлэх хэвээр гэж бодоод яваад байдаг л да. Гэтэл баг бүх эмэгтэйчүүдийн эмч чинь нөгөө охт ямар байж байгаад бэлгийн бодлолт нь яаж өнгөрөөд тэгээд одоо ингээд тэ насанд хүрдэм бэ гэдэг мэддэг. Тэгээд бүр ингээд одоо цэвэрсэн хон ч гэсэн ямар авах вэ гэдэг мэдчихэдэг учраас эмэгтэйчүүдийн эмчтэр очиод үзүүлэхэд бол баг ихэнх нь 80 болж юм болохгүй нэгэд хэлэх бас боломжтой байдаг л да. Одоо сүүлийн үед болохоор ээж нар охтуудтай бас аягүй анхаардаг болоод биений юм ирэхээс өмнө заримдаа бэлгийн бодлолт нь хэвээ өгдөж гин үгүй юу гэж шалгуулах гээд ирдэг энэ төр болцсон тохиолдлууд байгаа. Гэтэл харьцангуй бусад орнуудтай харьцуулахад бага л да. Тэгээд яг хуу хэрвээ ээж өөрөө одоо ингээд охиндоо тийм биений юм чи ингээд ирэхлээр ингэдэй шүү гэд ингээд заах тийм нөгөө нэг заахаасаа одоо мэдлэггүй ч гэдэм үү эсвэл зааж чадахгүй гэж бодож байгаа эсвэл одоо юу гэдэг тийм нөгөө харилцаа ойлголцолд хүрэхгүй байгаа энэ төр тохиолдолд бол эмэгтэйчүүдийн эмчид ингээд 11 12 доод ч юм уу тийм биений эмч одоо нэг 11-ээс 13 насны хооронд ирдэг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед нь авчираад ингээд одоо ингээд биений эмч ирэхлээр ийм ариун цэвэр ирэлийг ингэж хэрэгэлдэж шүү гэд заалгах бас боломжтой л да эмэгтэйчүүдийн эмчд хандаад тэгээд ерөнхийдөө бол охтын хувьд бол за ихэнхдээ л нөгөө нэг хэвийн ингээл бэлгийн бодлолт нь явагдаал явцдаг учраас бас шаардлага байдаг. Харин гэхдээ 15 6 нас хүрчээд байхад биений юм нэрэхгүй бэлгийн бодлолт нь нэг л биш байна да гэж бодох юм бол бас ээжнэр тэр үед бас үзүүлчихвэл зүгээр л дээ нөгөө бэлгийн бодлолт хожуу ихлэх янз янзын шалтгаанууд явж идэг байхгүй дунд нь. Тийм тэгэхээр бас тэрийг анхаарахад гэмгүй байх зүгээр толгойнхаа хааны газар хийчээд те ингээд миний охины өсөлт хөгжилт хэвэн байна уу гэж харж яхад болно гэсэн үг байхгүй те. За тэгээд дээрэс нь нөгөө нэг хизээ яг эмчид хандах хэрэгтэй гэхлээр мэдээж өвтрэнээс гарч байгаа ялгадас эмгэг байх те. Одоо юу гэдэг ногоо юм ч юм уу эсвэл шар өнгөтэй эсвэл үнэртэй юм ингээ гараад эхэллээ гэдэг тохиолдлуудад бол үзүүлсэн энэ дээр. Тэгээд охтуудын хувьд бол мэдээж хэрэг ингээд ямар нэгэн байдлаар одоо эрт залуу наснд те 15 6-тай одоо угаасаа маш их элбэг болчлаа шүү дээ тийм нөхцөл байдал. Тэгэхээр нөгөө 15 6-тай ингээд бэлгийн харьцаанд орцсон л бол ер нь бол эмчид хандаад тэгээд нөгөө нэг зөвлөгөө аваад яаж одоо жирэмслээс хамгаалах вэ гэдгийг ярилцах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхгүй болохоор манай Монголд одоо өнөөдөр өсвөр насныхны жирэмслэлт аягүй өндөр болсон. Тэгээд нөгөө бараг толгой дараал нь өөр хөндлөлт хийлгэж байна гэсэн үг шүү дээ тий. Ябар шар ус босчлаа ч юм уу. Эйгүй нэ тий. Нөгөө бэлгийн яг амьдралд орсны дараа тогтмол ер нь хэрэг үзүүлж явах хэрэгтэй юм бэ. Би одоо нөгөө анх Германд ирэхэд хамгийн анх нөгөө тестийг тусаад тэгээд баг 3 4 жилийн дараа эмнэлэгт татсан чинь за таны та хамгийн сүүлд хизээ эмнэлэгт татсан байх гэж би мэдгүй баг 4 жилийн өмнө ах гэсэн чинь бүр ингээд толгоос хэсрээд бүр юу яриад байгаа юм бэ? Жилд ингээд доод нь 2 удаа явж явах хэрэгтэй. Улирал болгонд ингээд нэг үзүүлж явах хэрэгтэй гэдэг тогтмол одоо хөхөө шалгуулж авах хэрэгтэй эмнэлэгтэр очиод гэд намайг амар загинжсэн байхгүй. Тэгээд би ерөөсөө Монголд болохоор бид нар эмнэлэгт очихдоо эмэгтэйчүүд эмнэлэгт очихдоо яг нэг юм өвдөл очдог яг нэг юм болохоо байвал ч юм уу ерөөсөө өмнө нэг юм шалгуулъя юу болж ин миний нөгөө доотох матах гэж ерөөсөө боддгоо. Яг нэг бүр аргаараа улаан гэрлаасаагаараа очдөг юм шиг байна. Яг таны хувьд одоо юу гэж зөвлөмөр вэ? Тэ яг эмэгтэйчүүд хэдий ямар зайны тийм тогтмол хугацаатай очих хэрэгтэй юм бэ? Жилд нэг очиж явах хэрэгтэй юм уу? Яа одоо урьдчилан сэргийлэх байдлаар. Тэгэхээр одоо ингээд бэлгийн харьцаанд орцсон л бол хэдэн настай ч байсан жилд нэг удаа минимумд очих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээд бэлгийн харьцаанд ороогүй байх юм бол яг тэрнээс өмнө бол харилцаа адил болчихно гэсэн үг шүү дээ. Тэгээд ямар нэгэн зовир шаналгаа илэрсэн болвол
тэр зовир бүрэн эдгэртэл нөгөө нэг тогтмол ингээд хянуулаад явах хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй манайхан ч ингээд яадаг вэ гэхээр нэг өтрээний өрөвслөө ирж үзүүлээл тэгэл лаа ч юм уу имчилгээ өгөөл зүгээр болчих өөрт нь зовирг болчвол ингээд пак байхгүй болчдаг. Тэгэл тэгж явж байгаа л нөгөө өвчин эдгэрсэн ч байсан юм уу үгүй ч байсан юм уу мэдэхгүй дээ нэг төр хугацааны шинж тэмдгийн дарагдлалыгаа би зүгээр болчлаа гэж бодчиход яваад идэг тал байдаг л да. Тэгэхээр нөгөө тэн дээр ямар ч байсан гэсэн ингээд нөгөө нэг давтан шинжилгээ аваад яг ингээд эмчлэгдсэн шүү гэдгийг нь хэлтэл уул нь бол эмчийнхаа хяналтанд явах ёстой гэсэн үг л дээ. Ялангуяа цистит энтер гэдэг яг халдварт одоо тийм нөгөө антибиотик ууж байгаа тохиолдлууд дээр бол давсагч ариун байх ёстой шүү дээ. Тэгэхээр нөгөө анхны шинжилгээ аваад давтан шинжилгээгээр юу ч илэрхгүй болтол нь тэр хүн эмчилгээний хяналтанд байх ёстой гэсэн үг тийм. Сайн нөгөө цистит гэж ярьлаа шүү дээ. Тэгсэн чинь би юу яасан нөгөө эмнэлэг дээр очиод ингээ амар эм бичиж ерөөсөө энд өгдөг байхгүй ингээд нэг юм хөссөн болгонд эм бичиж өгөхгүй тэгэл миний уур хүрэл эм бичиж өгчөөжтэй гэдгсэн чинь ингээ болохгүй та шингийн юм сайн ууж юм уу те ингээд 3-4 литр юм уу давсгаа цэвэрлэл гээд тэгээ би нөгөө би ингээ халуун манайх ингээ халуун цайн дээр суугаад зүгээр олчт юм аа гээд тэгээд би өмнө яг тэгчээд нэг 7 хоногийн өмнө хальцдаг гарan би нэг халуун цайн манд тусаад суугаа зүгээр олчихгүй нэг гайгүй болцсон чинь эмч намайг бүр ингээ бүр шоола та юу яриад байгаа юм бэ? Хэдгээр зонд амьдарч байгаа мэдэж гин үү? Тэгээд тэр чинь яг тэрхүү үедээ өрсөлдөө чинь дарна тэгээд ерөөсө зүгээр болдгоо маа гэдэгжсэн. Тэгээд Монголд эмэгтэйчүүд яг ихэнх нь ер нь цэцэдийг барыг тэгж намдаад багтаа ингээд айгүй их тусдаг тэгээд. Тэгээд нэг юм халуун цайн дээр ч юм уу ууран дээр суугаад нэг юм эсвэл нөгөө нэг халуун шингэн мингэн тавиад ер нь нэг намдаачаад байдаг. Тэр ер нь яг бүрэн намдаадгүй эсвэл ер нь одоо тийх зөв юм уу тэгдэм үү тэгж идэх нь зөв юм уу гэсэн хариулт авмаар байна. Ер нь бол давсаг бол нөгөө нэг бактеригүй орчин гэж үздэг байхгүй. Тэгэхээр нөгөө ямар нэгэн одоо бактери ороод их тохиолдолд цистит үүсэж байгаа учраас тийм нөгөө халуунжийн тавиад ч юм уу тийм ингээд нөгөө уураар эмчлээд явах юм бол архагшаал яваад байна гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө урт хугацаанд яг ингээл нэг даарч хөрмөгцөл цистит болчдөг гэл тэгэл бүр цистит жилд хэдүүдээ хөдөлсөн гэл ингээл яваад идэг эмэгтэй хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө уул нь бол ингээ бактериологийн шинжилгээг нь аваад яг ингээ нэг бактери ургаад тэгээд тэр ургасан бактерит нь таарсан яг энэ антибиотикуудыг уух ёстой шүү гэд хариу нь хүрээд ирдэг байхгүй юу? Тэгээд яг тэр антибиотикийг нь одоо шаардлагатай одоо эмчийн бичиж өгсөн зааврын дагуу ууж хэрэглэсний дараа дахиад нөгөө антибиотик дахиад шийсний шинжилгээгээ өгөөд за одоо тэгээд таны шийсэнд ямар ч бактери ургаагүй гэсэн хариу авчих юм бол тэр хүнд ер нь цистит дахих магадлал айгүй бага гэсэн. Тий. Нөгөө манай хүүхнээс сонсоод аваарай. Тий. Тий. Тэгэж чадаагүй ингээд нөгөө тий ингээд би сая хэлсэн шүү дээ нөгөө давтан шинжилгээгээ өгөхгүй ингээд яваад өгдөг. Тэгмээс тухайн эмчилгээ үр дүнтэй болсон юм уу гэдгийг мэдэхгүй болохоор заримдаа ингээд нөгөө архагшаад үлдчихэв. Тэгэл дахин дахиад байдаг гэсэн. Бас нэг эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа нь болохоор яг нөгөө нэг ер нь бол одоо тийм нөгөө нэг анус орчмоо дутуу цэвэрлснээс болоод бэлгийн харьцаанд орох тоолондоо нөгөө цистит хөдөлдөг гэсэн тийм нэг завар хэлдэг эмэгтэйчүүд байдаг те. Тэгэхээр тэр бас л нөгөө нэг анус орчмоо дутуу цэвэрлээл тэгэл бэлэг эрэхт нөгөө дэж янз бүрийн одоо байдлаар өтрөөр орж байгаа шүү дээ. Тэгээд тэр орох явцад нөгөө нэг юу байна гэсэн үг байхгүй юу? Давс өвтийн одоо нөгөө шээсний сүү өтрийг ингээ бохирдуулчихж байгаа гэсэн. Тэгэхээр яг нэг юу юм шиг байна тий. Би нөгөө 7 настай охинтой л доо. Тэгээд нөгөө өөрөө бүксөө одоо юу гэдэг тий бизнес чадвар нэг одоо арчих цэвэрлэх үл одоо 7 хүрсэн юм чи өөрөө игээд нэг орхиж үдсэн бохгүй. Тэгсэн чинь хөөх юм яг тэр хүн дэндээ арчаад байгаа мөртлөө одоо юу гэдэг нөгөө бүрэн ойлгохгүй одоо тэр чинь яаж нөгөө нэг арчихыг зааж өгөөгүй юм чи хөөх одоо хар ухаанаар л бодоод яваад байгаа шүү дээ. Ингээл арчих юм байна гэж хөөх юмдан бодоо. Тэгээ би яг бодсон бохгүй. За энэ чинь бүр яг зааж өгөх хэрэгтэй мэн те. Миний хоод яг энэс энэ чиглэлд. Тэгээ дараа нь одоо чиглэл хүндэрсэн болвол тэр хэсгийнхаа юг зориултын нотон салфетгаар одоо арчих хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тийм юмыг бүр зааварчлагыг заавал өгөх хэрэгтэй юм шүү. Би одоо жишээлбэл ерөөсөө тийм зааварчлага авч байгаагүй байхгүй. Тэгээд өөрөөхөө зэсрээд авах. Тэгээ ер нь яг эмгтээчүүдийн эмч дээр очиад зөвлөхөд одоо яг ямар зөвлөгөө өгөх юм болоо тэр тал дээр ер нь зөвлөгөө өгөх боломжтой байдаг уу?
Тийм мэдээч хэрэг одоо нөгөө яг нөгөө бохирдсноос болоод өтрээ байнга бохирдоод стэт байн дахиад байгаа эмэгтэйчүүдэд бүр яг ингээд нөгөө өтгөнөр бизнесийнхаа дараа заавал ингэж угаагаад тэгээд өтрийгээ угаагаад идэг байхгүй манай эмэгтэйчүүд өтрээ угаах ямар ч шаардлагагүй өтрээ бол угаасаа өөрөөсөө ингээд шүүрлээ ялгаруулад өөрийгөө цэвэршүүлээд боломжоор нөгөө нэг ингээ өөрийгөө цэвэршүүлээд яваад байна гэсэн үг шүү дээ. Гэтэл аанус бол ялцчгүй ингээд нөгөө бохир одоо өтгөн ялгарсны дараа дутуу арчхал юм бол тэнд ингээл нөгөө гидсэн дотор байдаг маш олон бактериуд ингээ гараад ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр нь цаашдаа нөгөө нэг дээшээ доош янз янзын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө охиндоо одоо юу гэдэм би ч гэсэн охинтой л да. Тэгээ би бол охиндоо одоо нөгөө одоохондоо бас арай өөрөө арчиж сурах болоогүй л байгаа юм л та. Гэхдээ миний хувьд эхний ээлжинд зааж өгч байгаа юм нь бол за одоо энэ хэсгийг бол ээжээс нөөр хүн харахгүй шүү тий. Өөр хүнд харуулж угаасаа болохгүй тийм учраас гэл ингээл ярьж эхэлж байгаа хгүй. Тэгэхээр октод ч аягүй хөөрхөн штэ өөр хүнд харуулахгүй энэ төр гэдэг ингээ бүр таг дарчдаг энэ төр болдог хгүй. Тийм тэгэл эн чинь л одоо бид нэр октодоо хамгаалах ихний алхам болох байх гэж бодож байгаа юм л да. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ер нь бол дандаа ингээд урдаас нь хойш нарчих хэвээр тий гэдэг тэр чиглэлийн ихний ээлжинд зааж өгöd тэгээд яг хуу дараа нь ингээд нөгөө эхэндээ бол одоо бид нар яг ингэж арчин шүү гэл нэг хэлж өгвөл тэгэл байхгүй үед ч гэсэн арчих хэрэг гарна шүү дээ. Тэгээд дараа нь болохоор тий одоо юу гэдэг иймэрхүү зузаантай цаасаар ингээд хэдэн удаа ч мэдээ ингээд ерөөсөө юу ч гарахгүй болтол нь арчаарай энэ төр гэл зааж өгнө л та. Тэгээд жоохон том болоод нэг одоо өөрөө тий нөгөө өөртөө туслаж чадхаар болоод эхлэхлээр нь за одоо чи яг аанаас орчмоо ингэж угаан шүү тий. Тэг ингээд бүр маш сайн угаагаад цэвэрлэх юм бол сайн шүү гэл ингээл заагаад хэлнэ гэж одоо яг би бас том хүүтэй л тий. Тэгэл хүүтэй бол бас нэг тиймэрхүү байдлаар заагаад үтсэн. Тэгээд өтнөр бичсэн л бол одоо яг аанасаа бол угаадаг ч гэдэм үү нэг тийм заншил одоо ямарсан тайл явж л байгаа л да. Тэгэхээр тийм нөгөө охтуудын хувьд бол энэ бол бүр илүү чухал сайн мэдчих хэвээр. Сая яг юу байлаа шүү дээ нөгөө жоохон том болоод ирэхлээр нэг бид нар нэг жоохон цагаан юм гараад ирэхээр охтууд нэг юм өдөр тутам хэрэгэлдэг шүү дээ. Тэгээ тэр ер нь хэрэглэх ер нь тохиромжтой юм уу? Миний хувьд болохоор миний нөгөө одоо бэлэг эрэхтэй амар хуурайшаад байдаг байхгүй тийм хэрэглэхээр. Тэгээ би бүр тэрийгэ болцсон. Тэгээд ер нь одоо юу гэдэг хэрэглэх ёстой юм уу? Эсвэл эрэг нөлөө сөрөг нөлөө юу гэдیں тэрнийхэн талаар та нэг хуваалцаач. Өтрийний шүүрэл нэмэгтэй хүн болгонд харилцаа адилгүй ялгардаг байхгүй юу? Зарим эмэгтэй хүмүүс бүр ингээд угаасаа маш их ийм нөгөө шүүрэл ялгаруулдаг тийм бие махбодтой, зарим нь арай бага гэдэг юм уу тий. Тэр чинь ингээд нөгөө эргээгээд буцаад даавартайгаа бас аягүй холбогдоод эхэлчихдэг болохоор тэгэхээр нөгөө шүүрэл бага ялгараад тэгээд нөгөө нэг тийм өөрт төвхтэй биш байгаа бол мэдээж хэрэг ингээд нөгөө хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Одоо өдөр ингээл нөгөө айгүй шүүрэл ялгараад 2-3 удаа бандажаа солих хэрэгтэй болчиход байгаа бол баг тийм нэг өдөр тутмын хэрэглээд тэрийг ингээд нөгөө солиод явсан нь бас арай хэлбэрхэн байж магадгүй л дээ. Тэр чинь одоо ер нь амьдралыг хэлбэршүүлж байгаа л бүтээгдэхүүнүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр тэр айгүй муу айгүй сайн гэж ярихад айгүй хэцүү. Зүгээр үнэхээр өдрийн өрөвсөл байгаад тэрнийг эмчлэхгүйгээр зүгээр ингээд нэг дамсаг ингээд хийгээд яваад байвал мэдээж нөгөө тэгээд тэрийг ингээд нөгөө ойр ойрхон сольж чадахгүй байгаа тохиолдолд тэр чинь нөгөө айгүй хичээхтэй орчин бүрдүүлээд улам их нөгөө цочроогоод тэгээд бүр ингээд нөгөө гадна бэлэг хэрэгтэй улаагаад хавнаад хавтаад хорсоод гээд ороод ирдэг хүмүүс бас байдаг л та. Тэгэхээр тэр үед нь бол мэдээж хэрэг эмчилгээг нь хийгээл одоо юу гэдэг тийг гайг болчих штэ. За яг манай подкастыг одоо нөгөө өсвөр насны хүүхдтэй аав ээж нар бас айгүй их сонсдсон юм билэ. Тэднэрт маань бас тодорхой хэмжээний мэдээлэл болж чиж байгаа хаа гэж бодож байна. Тэрнээс гадна яг нөгөө нэг өөртөө зориулж манай эрэгтэйчүүд бас их сонсож байгаа гэж бодож байна. Найз охин эхнэр нь яг ямар тий одоо шинж тэмдэг илэрчин гэдгийг бас тэр хүмүүс мань харж байгаа шүү дээ. Ер нь бол тэр жижигхэн хэмжээний цагаан юм гарах ч юм эсвэл нэг эвгүй нэртэй юм гарах ч юм уу тий тэрийг нуулгүй сайхан ингээ хоорондоо ярилцаад хоёулаа хамтдаа энэ л дээр очдог ч юм уу тийм тиймэрхүү байдлаас бас хосууд юу нээлттэй андаасаа гэж хүсэж байна. Тэгээд цагаан юм ярьсан дээр бас нэг юм асуухад одоо юу гэдэг нь хүмүүс цагаан юм гарлаа гэж яриад идэг штеп. Гэтэл тэр нь яг ямар цагаан байх хэвтэй энэ цав цагаан байх хэвтэй мó эсвэл нэг тунгалаг шингэн өнгөтэй байх хэвтэй мó гэдгийг хүмүүс бас тэр болгон мэддэггүй гэж магадгүй тэр талтай таны мэдээлэл өгөөч. Тийм юу байгаа. Одоо нөгөө нэг сая хэлсэн штеп өтрийний шүүрэл гэдэг бол бүх эмэгтэй хүмүүсээс ямар нэгэн байдлаар ялгарч байгаа.
Тэгээд дээрэс нөгөө биений өмнө мөчлөгөөс хамаарат шүүрлийнх нь консистенц буюу бүтцэн өөрчлөгддөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг овуляц болох үед нөгөө умаа хүзүүнээс эр бэлгийн эсийг ингээд нэвтрүүлэх бүрэн боломжтой болгоод умаа хүзүүнээс ялгардаг салиа нь ийм нэмэгхэн, ийм өнгөгүй тунгалаг тэгээд ийм урт сундаг болчдөг гэсэн. Тийм. Тэгэхээр нөгөө тэр үед болохоор нөгөө зарим эмэгтэй хүмүүс бас ингээд нэг юм гонжирлцсан урт ийм тунгалаг юм гараад гээд хурж ирдэг хүмүүс байдаг л та. Тэр бол бүр цэвэр одоо яг овуляцтай холбоотой хэвийн физиологийн одоо ялгарч байгаа шүүрлэг гэсэн үг байхгүй. Тэгээ яг тэр өдрүүдэд бэлгийн харцаанд орох юм бол илүү одоо жирэмслэх магадлал өндөрснөө л гэсэн үг. Тэрнээс наан цаана хоёр бол мэдээж хэрэг шүүрл нь бол илүү өвтгөн болчдөг. Тэгээ тэр нь болохоор эсрэгээрээ тэр умаа хүзүүг ингээ хамгаалаад одоо умаа хүндээ дотор ямар ч эмгэг юм орохсгүй гэж хамгаалж байгаа тийм шүүрл болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бэлгийн харцаанд бол орж болно. Бэлгийн харцаанд ороход нөгөө гардаг ялгардаг шүүрл чинь дахиад өөр эрхтнүүдээс ялгарч байгаа шүү дээ. Тэр хөтрээний ханаас дээрээс нь бартны булчирхай гэдэг тийм тусдаа булчирхай тэгээ скинигийн булчирхай гэж зөндөө олон жижиг шүүрл ялгаруулдаг хүчүүдийн хөтрээ гадна бэлэг хэрэгтэн дээр байрлаж байдаг. Тэр нь нөгөө нэг ажиллаж ээж нөгөө шүүрл нь ихсээд одоо тэг бэлгийн харцаанд ороход ч гэсэндээ илүү зөөргөө те болж байгаа гэсэн үг байхгүй юу? Та бүр ямар гоё ярьд юм бэ? Ингээд бүр нэг юм яриагийн сонсоол ямар те. Нэг юм чих амир амраагаад амар юм ерөөсөө юм зэгцтэй мэдээлэл ингээд шууд ингээд шилгэж өгч штэ ингээд бүр. Харин тийм юм байна. Ерөөсөө нөгөө ийм хүнтэй яриаг өнөө хоёр маазардаг хүн чинь нэг юм зэгцтэй яриатай хүнтэй ярьсан чи айгүй өөр юм тийм байна. Гоё юм. Айгүй гоё мэдээлэл авч байна тийм. Мэгшнүүдийнх нь угсаа өөр юм те. Мэдээлэлээс бас арай мэдлэг авч байгаа юм. Тийм, автлаа гэх юм уу. За сая нөгөө нэг юу ярьсан штэ. Шингэн ингээ ярьлаа. Би одоо жоохон гадна талаас нэрэ гэж бодож байна. Одоо эмэгтэй хүмүүс ингээд хамгийн их бэлэг хэрэгтний харчаал ингээд амар шоконд ордог ч юм уу тий. Миний аим муухай харамгтай. Миний ингээ бэлгийн уруул нь ингээ амар том эсвэл үүд ингээл амар их олон тэгж мессеж ирдэг байхгүй. Минийх ингээ яагаад юм хар юм бэ? Цайруулах боломжтой юу? Эсвэл бэлгийнхаа нөгөө том уруул ингээ жижигрүүлмээр байна. Бүр ингээ зогсож явахт ингээ харагдаад байна гэд. Тэгээ бит хоёрын өгдөг зөвлөгөө болохоор ингээд энэ ингээд тий нормал байдаг зүйлээ эмэгтэй хүн болгоны одоо хүн болгоны царай өөр байдаг шиг яг бүр эргэтэн хүртэл ингээд өөр байдгаа заавал бүгд ижлэх эргэтэнтэй байл сонирхдаг гэсэн нэг тиймэрхүү хариулт өгдөг байхгүй. Тэгээд яг одоо эмэгтэйчүүдийн эмчийн зүгээс ямар хариулт өгмөөрэ тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн одоо тэр бэлгийн хилүүг багсгах тийм хагалгаа ерөн Монголд хийгддэг үү? Тэрний талаар нэг ярьж өгөөч. Тэгэхээр ер нь бол энэ бүх эмэгтэй хүмүүсийн талгаа дотор ингээ явж идэг юм шиг байна л да. Тэгээд нөгөө нэг тэгээд түрүүн би бас нэг хайлт хэлжсэн нөгөө нэг өсвөр насны охин ч гэсэндээ ингээд өөрийнхөө тий охин айлс ингээ хараад гээд гадна бэлэг хэрэгтэн тэгээд танилцах боломжтой гэдэг шиг бүх насны эмэгтэйчүүд их боломжтой байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө нэг өөрийгөө л танин мэдгэт нэг тийм процесс явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Зүгээр юуны хувьд болохоор хүн болгоны гадна бэлэг хэрэгтэн ч гэсэндээ бүр маш их ялгаатай байдаг. Тэгвэл нөгөө нэг төрөөд одоо ингээд төрөх тоолонд гадна бэлэг хэрэгтэй ер нь жоохон харлаа яваад байдаг гэсэн үг байхгүй. Тийм. Тэгээд одоо сууг тэгээд энэ нөгөө нэг хөвлийн голын шугам харалтсан шүү дээ тий. Тэр нөгөө нэг сар орчим болоод бүр огт төрж байгааг юм шиг арилждаг мөртлөө гадна бэлэг хэрэгтний тэр харлалт ерөөсөө нөгөө нэг олигтой цайж өгөхгүй үлдээд байдаг. Тэгээ бүр ингээд илэрхий юм тод харуулчих юм бол мэдээж өөрт тааламжгүй. Тэгээд нөгөө эмэгтэй хүн чинь бас яг ингээд нөгөө эйгүү сонинтэй хичнээн ингээд бэлгийн харцаанд орохдоо хөвчлэн харанхуй нөхцөлд орж байгаа ч гэсэндээ ягаад ч юм бэ тийм миний бэлэг хэрэгтэн тиймдээ гэж бодчих юм бол тэндээс ичээд яваад байдаг тал байдаг л та. Тийм тэгэхээр нөгөө юу одоо цайруулалт бол бүрэн боломжтой л гэж хэлэх гээд байгаа юм л да. Тийм. Тэгтээ төрөх тоолнд дахиад харалдаг болохоор одоо би бүр дахиад төрөхгүйгээд шийдсэн ч юм эсвэл энэ хооронд ямар ч нэг жоохон цайруулчий гэж бодох юм бол яг манай эмнэлэгт хандаж болно л да. Бид нэр хөтрийн гадна бэлэг хэрэгтний цайруулалт бол нэлээд хийдэг. Тэгээд ялцчгүй. Тэгтээ тэр чинь ингээд манайхны нэг монгол хүний сэтгүүч нэг удаа нэг ширхэг юм уугаал зүгээр болчихно гэдэгтэйгээ адилхан зүгээр болох гэдэг чинь. Нэг өглөө босоод ирэхэд зүгээр болчих. Тийм яг тийм хандлагаар айгүй ханддаг. Тэгэл нэг удаа хийгээл цав цагаан болчих юм шиг те юу бодоод идэг л да. Тэгтэл нөгөө бүх юм чинь одоо анагаахын ухаан гэдэг чинь өөрөө сайжраад байгаа ч гэсэндээ хүний бие махбод чинь тийм амархан өөрчлөлт
авдаггүй учраас нөгөө хид удаагийн давталтад орох энэ төр хэрэгтэй болдог тал байдаг. Зүгээр бэлгийн одоо баг уруулын хувьд болохоор бэлгийн баг уруул нь янз бүрийн хэмжээтэй эмэгтэй хүмүүс байдаг. Хаалгаа орох заалт хизээ үүсэх вэ гэхлээр бэлгийн одоо баг уруул нь хитрхи томоосоо болоод хитрхи том гэдэг хэмжээ нь болохоор 4 см-аас том хэмжээтэй гэсэн үг байхгүй юу? Эсвэл салст нь нөгөө нэг их наашаа гараад ирцнээсээ болоод ингээд байнга шүргэлцээ тэгээд ингээд нөгөө дотор хувцсандаа үрэлдээд өвдөд байдаг гэдэг тийм зовир хэлдэг бас охтууд байдаг. Тийм тэгээд нөгөө тийм тохиолдолд бол бас нөгөө хаалгаа ордог. Тэр төрлийн хаалгаагчсан би хийдэг л дээ. За тэгээд нөгөө хилүүний хувьд болохоор энэ бол нөгөө бэлгийн амьдралтай аягүй чухал холбоотой. Хилүү ч өөрөө нөгөө эмэгтэй хүний оргазм буюу тавилтанд аягүй чухал эрхтэн байдаг. Тэгээд нөгөө яг хилүү багасгах гэдэг юм биш нөгөө хилүү чинь өөрөө юм гадна талтай юм малгайтай байхгүй. Клиторал хүүд гэдэг нэртэй. Тэгээд тэр клиторал хүүд нь тэр малгай нь их том эмэгтэй хүмүүс байдаг. Одоо нөгөө бэлгийн уруул нь том байх тусам малгай нь их зузаан доошоо унжаад ороод ирсэн. Тэгээд тийм эмэгтэй хүмүүс бараг л нөгөө оргазм буюу тавьж үзээгүй гэсэн зовир аягүй хэлдэг. Тийм тэгээд бид нар юу хийдэг вэ гэхэлэр тэр хилүүнийх нь малгайг ингээд жижигсгээд наашаага тэр нөгөө хилүүг нь гаргаад өчтдөг байхгүй. Тэгэхээр нөгөө хүрлцэх мэдрэмж нь ихсээд зүгээр ингээд өмнө нь ерөөсөө мэдэрч байгаагүй мэдрэмжээ авч яах гэж хэлдэг хүмүүс их байдаг л да. Зүгээр л ингээд бандаж нь одоо тийм дотор хувцсандаа ингээд хилүү хүрлцгээд хүртэл би ингээд юм мэдэрч байгаагаа мэдж байгаа гэж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бэлгийн харьцаанд орсон ч гэсэн тэр хүн өөрөө илүү хурдан тавих боломжтой болж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр эмэгтэй хүнийхээ амьдралд одоо бэлгийн амьдрал ч өөрөө шууд амьдралын чанартай холбоотой гэдэг байгаа шүү дээ. Бид нэр хизээч энэнийг ярьдаггүй болохоор нөгөө сэтгэл ханамж байхгүй тэгээ нөгөө нэг эсрэгээрээ нөгөө тэр нь өөрөө эмэгтэй хүний хувьд нөгөө өөртөө итгэлгүй болох ч гэдэм үү те. Бэлгийн харьцаанд ороод таашаал авч чадахгүй байх тусам бэлгийн харьцаанаас татгалцдаг болдог. Энэ төр гээд янз янзын нөгөө сэтгэл зүйн талын нөгөө травманууд яваад байдаг тал байдаг. Тавилт ярьсан дээр шууд асуумаар санагдчихээн. Одоо нөгөө ирж байгаа манай сонсогчдоос ирж байгаа мессежүүд дээр айгүй хэмэгтэйчүүд асуудаг байхгүй. Яг тавиад байгаагаа мэдэхгүй байна. Тэ нэг юм нэг мэдрэмж аваад тэгэл одоо болчиход ах юм. Эсвэл одоо юу гэдэг шингэн гарахгүй байна гэдэг ч юм уу. Яг яасан тохиолдолд тавьж гин гэж одоо амгаах шиш ухаанд үздэг вэ? Ямар мэдрэмжийг хэлэх бол? Тэгэхээр яг тавьж үзээгүй л болоод тэгж байгаа гэсэн үг л дээ. Яг нөгөө тавиад үзсэн эмэгтэй хүмүүс тийм одоо оргазм нь хэвэн байгаа эмэгтэй хүмүүс бол тэр мэдрэмжийг бүр хизээч өөр юмтай холихгүй харьцуулшгүй тийм. Тэгэхээр нөгөө тавьж чадахгүй байгаа учраас ингээд нэг тийм одоо оргазм чинь ингээд нэг юм бүх юм чинь туйлдаа хүрээд одоо уулын орой дээр гараад тэгээ буудаг шиг яг тийм мэдрэмж авах хэрэгтэй гэсэн үг байхгүй тийм. Тэгтэл тэр хүн ингээд дэше өсөж явж байгаа тэгээд яг оргазмдаа хүрч чадахгүйгээр нөгөө нөхөр нь тавьчихдаг ч юм уу тийм. Тэгээ ингээд бэлгийн харьцаанд дуусчаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө яг тэрнийг нөгөө яг тэгж мэдэрч байгаа бол нэг үзүүлээд те одоо яг юу нь болохгүй байгаа юм бол гэдгээд жоохон тодорхой болгочих юм бол бас зүгээр л хальтаа магадгүй тэр нөгөө саяны ярьсан clitoral hood reduction гэдэг тэр хаалгааг хийчихвэл тэр мэдрэмж айгүй өөр болчих магадaltaй гэсэн үг. Дээрэс нь нөгөө шүүрэл бол мэдээж яг оргазм болцсны дараа бол ямар ч байдлаар гэсэн тодорхой хэмжээнд шүүрэл ялгарх хэрэгтэй. Тэгэхээр клитор гэдэг хэрэгтэн чинь өөрөө юм урт ийм шүүрэл ялгаруулдаг хэрэгтэн байгаа байхгүй. Тэгээ умаа хүзүүнээс ч гэсэндээ бас тэр нөгөө шүүрэл оргазм гарах хэвээр 50 болох үед ялгардаг гэж үзээд байгаа. Бас нэг яг эмтэй холбоотой гардаг зарим эмэгтэй хүмүүсийн асуудаг асуулт нь болохоор би ингээд нөгөө оргазм болохоор бараг литр шахам шинг гаргацдаг. Энэ зүгээр би нарийнэ тийм. Тэрийг бол нөгөө хэвийн үзэгдэл гэж бодож болно. Гэхдээ зүгээр хүн болгоно тэгж чадахгүй гэвэл үгүй гэсэн үг байхгүй. Зүгээр гэхдээ оргазм бол хүн болгонд болж болно. Тэр нь үнэхээр нөгөө их бага шингэн нь янз янзын хэмжээтэйгээр хийж болно. Түүнээс хүн болгоны одоо нэг ингээд яг тийм сквертинг гэж одоо тэ таарыг нэрлэж байгаагаар тэгж нөгөө нэг тавиулыг бол бас айгүй төвхтэй. Яг ховорхон тохиолдолд бол тэгж нөгөө нэг тавьж бас болно гэж байгаа. Тэгэхээр нөгөө энийг бас яг л ингэж бодчих хэрэгтэй л дээ. Хүн болгон харилцаа адилгүй. Тэгээд бүр эмгэг бол биш. Тэгтээ тэгж тавьж ийн гэдгээс болж өөрөөсөө бол ичих хэрэг үгүй. Тэгтээ тэгж тавихгүй байх гэд бас нөгөө өөрөөсөө ичих хэрэггүй л гэсэн үг байхгүй тий. Тийм.
Тэгэхдээ оргазм болох нь бол эмэгтэй хүний одоо бэлгийн амьдралт ч биш бүр ингээд амьдралын чанарт бүр шууд нөлөөлнө гэж үзээд байдаг. Тийм. Бид хоёр бас нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг дугаар хийж исэн. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нэг дугаар хийж исэн байхгүй. Тэрэн дээр юу гэж ярьжсэн бэ гэхээр нөө тэрэгэнцэртэй эмэгтэй нэг өгсөн ярилцлагын талаар дурдсан. Имлэг дээр очиод би одоо ингээд имжлүүлэх гэсэн юм аа. Тэ нэг юм жоох эвгүй нэртэй юм гараад байна гэж ярьсан. Шууд өөдөөс нь загинсан гэд юм чин чи одоо нэг юм юу тэрэгэнцэртэй ээж хизээ юундаа сексидийн гэж одоо шахуу бараг хэлсэн байгаа байхгүй. Тэгээ одоо ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ер нь яг яах ёстой юм бэ? Тэ энэ хүмүүстэй бүр тусгай юм одоо юу гэдэг үйлчлэгээ үзүүлдэг юм газрууд байна уу? Эсвэл тань дээр яг нэг юм хүмүүс иржсэн тохиолдлууд хийх байна. Тэр дээр сав нэглэдэг үү? Ер нь бол байдیں۔ Гэхдээ харцангуй нөгөө багал ирдгэлтэй яг ялангуяа тэрэгцэртэй эмэгтэй хүмүүс бол тэгэл уул нь бол үзүүлэх ёстой л хүмүүс шүү дээ. Ялгаа байхгүй. Тэгээ тэрэгцэртэй байх тусмаа одоо нөгөө түрүүний ярьсан анус орчмоо гүйцэд сайн цэвэрлж чадахгүй байх тий тэрийг чинь ингээл нэг хүн ингээл туслахгүй бол хөрхий ингээл хайчиж байгаа болохоор илүү их бохирдох цагаан юм их гарах магадлал өндөртэй. Тэгээ тэрэгцэртэй байлаагаад тэр хүн одоо бэлгийн харьцаанд орохгүй гэсэн үг бас биш байхгүй. Тийм тэгэхээр нөгөө бүхэл юм тохиолддог. Тэгээд нөгөө над дээр бол ирж үзүүлжсэн хүмүүс бол байдаг л да. Тэгтээ тэгээд нөгөө яалтчгүй нөгөө амьдралын яг тэр чинь айгу том нөгөө бэрхшээлтэй үзүүлэлт болчтой болохоор ингээд тэр зэрэгцэртэй хүнийг ингээд эмэгтэйчүүдийн ор гэдэг чинь ямар ор вэ те ингээл гаргаал дээш нь өргөөл тавих тэгээд дээрэс нь нөгөө заримдаа нөгөө нэгтэй түүхний энэ төр гимтэлтэй учраас эмэгтэйчүүд алцаа чивтэж чадахгүй байх ч гэдэм үү те ингээд бүр ялцчгүй айгу зовёртой айгу хэцүүлээдэг л да. Тэгээд боломжоор л бол уулын туслаад үзүүлэхийг хичээдэг. Гэхдээ нөгөө тэр хүмүүсийг бид нэр очиж үзнэ гэхлээр худлаа. Нөгөө тэр чинь яг ингээд бас л нэг тийм орчин нь бүрдсэн эмэгтэйчүүдийн үзлэг гэдэг чинь тийм зүгээр хаа хамаагүй ингээд очиод үзчихдэг үзлэг биш шүү дээ. Тэгэхээр яалтчгүй бид нар дээр өөрсдөө ирэхгүй л бол бас яг үзэж чадахгүй тусалж чадахгүй болчиход байдаг гэсэн үг. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол нөгөө тий хараагүй сонсголгүй өнтергээд ээж нь их чинь дүүн ингээл дагуулаад ирдэг тохиолдлууд бол байдаг. Тэгээд боломжоор үзэл ойлголцохыг аягүй сайн хичээгээл тий тийм тэр хүнд одоо яаж л тусалж чадхаар вэ тэгэл тусламжийг бол үзүүлэхийг хичээдэг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй ямар ч төрлийн хөгжлийн бэрхшээлтэй байсан гэсэн тэр хүн бол эмэгтэй л хүн юм чинь 65 нас хүртлэе бол ер нь эмэгтэйчүүдийн эмчид жилдээ нэг удаа бол үзүүлээд явбал ядаж илүү тэр хүний нөгөө эрх нь хамгаалагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр бас бит хоёрын нэг нөгөө тэр дугаараар хийчихсэн санаа байсан нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн секси юм аа. Энд чинь яг бид нартай адилхан хүн гэсэн тийм нэг дугаар явсан. Тэгээд өнөөдөр яг дугаар маань ингээ юу яаж вэ? Айгүй ихнээсээ явъя гэ өсвөр нас гэ ихэлсэн чинь ингээд халиад ингээд бүр ингээд тавилзруучлаа гэж тавилзруугаа ороод ингээ айгүй их ярих юмтай юм байна. Тэг ингээ хаанаас эхлэе яг нөгөө айгүй их ярих юм байгуулахлаар ингээд зөв дараалт нь оруулах гэдэг нөгөө хордоо асуу тэрийг л асуу гэд ер нь ингээ айгүй самгардчих. Тэгээд миний бас нэг асуу гэсэн буцаад нөгөө өсвөр үе рүүгээ орё л доо. Намайг ер нь нэг өсвөр үеинд очиход хизээч одоо манай ээж юм уу эмээ ингээд жирэмснээс хамгаалах юм уу чи одоо ингээд одоо бэлгийн харилцаанд орж байгаа найз залуутай болж гин бэлгийвч хэрэгэл гэж ер нь хэлж байгаагүй байхгүй бараг нэг нь ч хэлж байгаагүй. Тэгээд одоо Монголд ингээд ажиглаад байхаар айгүй их тийм баг жирэмснээс хамгаалах зүйлүүд эмэгтэйчүүд ер нь хэрэгэлдэг юм шиг байгаа. Бэлгэвчнээс гадна одоо юу гэдэг ийм уухлаар ингээд чи одоо юм жоох юм байж ийм уужаад ийм жирэмснээс хамгаалах өсвөр насндаа гэсэн үг. Өсвөр насндаа одоо 18 хүрчлээ шүү дээ. Тэгээд найз залуудаа болцсон байж чи ийм уугаад тахтай яа тий болооч ч гэдэг юм одоо нэг тиймэрхүү юмнууд айгүйх ингээд нөлөөлөл яваад идэм шиг ба. Тэрэн дээр ер нь одоо өсвөр насны охтууд яаж хамгаалах ёстой энэ жирэмслээс спрал тавиулах нь зөв юм уу эсвэл юм уух нь зөв юм уу зөвхөн бэлгэвчээ хэрэглээд явах нь зөв юм уу гэдэг тал дээр нэг та зөвлөгөө өгөөч. Тийм шүү дээ. Аль насанд аль нь илүү тохиромжтой юм бэ? Тэ гэдэг. Бид нөгөө хүүхдүүдээ ерөөсө бэлгийн боловсрал анханаас нь өгөхгүй байгаа. Тийм тэгээ өөж ер нь чадахгүй яа тэгэхээр угаасаа та хоёр ч ялгаагүй би ч ялгаагүй манай аав ч ялгаахгүй яг энэ үе ийм нөгөө нэг ярилцлага болоод тэгээд тэ ямар нэгэн гэр бүлт ингээд нөгөө нэг юу гэм ийм юм байх хэрэгтэй юм би хүүхдээ ийм ярьж өстэй юм гэдэг тийм ойлголт огт төрөхгүй явсараад ингээд насанд хүрээд хүүхд гаргацсан гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгэхээр нөгөө гэхдээ уул нь бол бид нар яг энийг ярих хэрэгтэй.
Тэгээд түрүүний хэлснээр нөгөө нэг ингээд бас айгу мундаг ээж аав нар байдаг л да. Ингээл яг манай охин найз залуутай болчих шиг боллоо гэмэх заавад ирдэг тийм ээж байдаг байхгүй. Тэгээд өөрсдөө ингээд нөгөө хэлж ярьж чадахгүй болохоор ямар ч гэсэн нэг үзүүлээд хий. Тэгээд одоо яаж хамгаалах уу? Нэрээс нь эхлээд заагаад өгөөрэй гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр нөгөө уул нь бол энийг нөгөө бүр ээж аав бүгдээрээ ингээд нийлдэлтэй ярих тийм чадвартай болох хэрэгтэй. Гэхдээ ялцчгүй бид нэр өөрсдөө өсвөр насндаа баг аваагүй тэр мэдлэг мэдээллийг хүүхдтэй өгнө гэхлээр ингээд баг өөрсдөө улаагаал хичээл тэ гэл ингээд эхлэн. Тэгэхээр тэгээд ярьж чадахгүй байх тусам тэр хүүхэд нөгөө хүлээж авч чадахгүй наав ээж одоо яагаад таам бол гэж одоо өнгөрчтэй байх л та. Зүгээр яг одоо өсвөр насны хувьд бол хэрвэл одоо бэлгийн харьцаанд анхны одоо ингээл ямар нэгэн байдлаар тэ тохиоллын ч эсвэл бүр яг найз залуутай болоод ингээд бэлгийн харьцаанд орсон бол тэр охин эмэгтэйчүүдийн эмчд ер нь бол хандах хэрэгтэй. Тэгээд нөгөө тэгэл ерөнхийдөө за ийм нөгөө нэг жирэмслээс хамгаалах арга байх юм байна гэдээ ойлгочулах зүгээр. Тэгэхээр ер нь бол нөгөө пил гэдэг шүү дээ. Одоо тоотой юм гэж ярьдаг. Тэ тоотой юмнууд байна. Дээрэс нь кондом тэгээд нөгөө нэг ерөндөг гэсэн юм 3 сонголт илүү өсвөр наснд тавигдана л та боломж нь яг нөгөө гадаадын орнуудад бол суулгах зайгүй их тавьдаг. Тэгээд нөгөө охтууд нь айгүй тийм бүдүүн том байгаад байдаг шүү дээ. Тэр чинь бас нөгөө нэг суулгац ч өөрөө бас жоохон жин нэмүүлэх гэдэг тийм талтай. Би бол нэг суулгацыг бол өсвөр наснд зөвлөдгүүлдэ ядаж 1-2 удаа төрсэн эмэгтэй хүмүүст илүү зохимжтой байх. Тэгээд тэр чинь ингээд нэг тавьчвал бүтэн 5 жилээр тавьдаг учраас гэж бодоод байдаг байхгүй. Зүгээр ерөндөгийн хувьд бол бас л адилхан 5 жил тавина. Гэхдээ нөгөө ерөндөг гэдэг бол ингээд умаа хүндэд нь ийм гадны бич сурлуулж байгаа гэсэн үг шүү дээ. Спираль гэж яриад байдаг. Тэгэхээр нөгөө ерөндөгийг бол ийм бүр тогтмол бэлгийн харьцаанд орох шаардлагатай болсон охтуудад бол илүү зүгээр л те. Одоо найз залуутайгаа бүр ингээд үерхэд те ингээд бүр ингээд байнга гадаадд бол аягүй их байдаг шүү дээ те. Монголд ч хөөрхөн тэгээ охтууд байсан уу тэгээ салцсан одоо орохгүй байгаа гэж нэг хөөрхөн юм ярьдаг байхгүй. Тэгэхээр тийм яг ингээд нөгөө тэгтэл хүний амьдрал янзаар л өрөндөг юм чинь хэрвээ ингээд найз залуутайгаа бүр өдөр болгон шахам ингээд бэлгийн харьцаанд орж байгаа бол баян кондом хийгээд авч бас хэцүү болчих хаалтаа. Тэгэхээр тийм тохиолдолд бол зүгээр жирэмслээс одоо жирэмсэн болоод үр хөндлөлт хийлгэнэ гэдэг нь өөрөө тухайн охины амьдралд бол маш том нөгөө траума болоод хуурчиж байгаа байхгүй. Жирэмслээс хамгаалах арга гэдэг бол эмэгтэй хүний сонголт байхгүй. Түүнээс биш эмчийн сонголт шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэй өөрөө би энийг сонгоё гэж гараа өргөл тэгэл гарчуулах эрсдлүүдийг маш сайн тайлбарлсан байхад хэр баргийн эмэгтэй хүн бол нөгөө менеж хийгээд гараа явуулцдаг. Compliance мөтө ямар ч ойлголтгүй би энийг л тавина, энийг л хийнэ гэл ингээл тэгчих юм бол нөгөө алдаа гарах магадлалгүй өндөртэй болно шүү дээ. Тэгэх юм бол тэгээ нөхсөөгүй жирэмсэлт гэдэг үр дагавар дахиад яригадаад эхэлнэ гэсэн. Миний хувьд яг одоо юу гэдгийг одоо энэ жирэмслээс хамгаалах бараг ихэнхийн шахуу ингээ хэвлээд үтцсэн нөхөр суугаад байгаа байхгүй. Одоо ингээд хамгийн анх болохоор зэрэг одоо ингээд найзлаатайгаа ингээд бэлгээс орсон гэсэн чинь ээж намайг шууд ингээд ерөндөг тавилчихсан байхгүй. Тэгээ тэрнтэйгээ би нэг 3 жил орчим явж байгаа. Тэгээд сүүлдээ жирэмслээд тэгээд эргээд нөгөө нэг жирэмслээс хамгаалах гэсэн чинь ингээд нөгөө яг юуг өөртөө тийм тохиромжтойг мэдэхгүй нэг бол ийм ууж үзэл эсвэл буцаж нөгөө нэг ерөндгөө тавиулаад эсвэл нөгөө суулгацтай гартаа хийлгээл те ингээд айгүй олон юм ингээд хэвлээдсэн чинь ингээд нөгөө гормоноор тоглолцсон юм шиг санагдаа. Сүүлдээ ингээд санагдаад ч яах вэ ингээд ерөөхдөө сүүлдээ юм ирэхээ байж байгаад ч юм ингээд айгүй гормоны өөрчлөлтөнд орж исэн нэг хүн суугаад байгаа байхгүй. Тэгээд тухайн үед би бодож исэн яг өөртөө тохирохыг нь яаж сонгох хэвтан болоо те одоо энэ нэг өөр ингэсэн нэг юм онцлогтой байгаа шүү дээ нэг аргууд чинь тий. Тэг яг энэ миний биед яг тохирох юм гэдгийг хэрэгжилж үзэж ижил мэдэх хэрэгтэй юм уу эсвэл одоо яг эмчнэр одоо та бас сая эмчнэр шийдэхгүй эмэгтэйчүүд өөртөө шийдэн гэлчлээ шүү дээ. Гэтэл яг мэдгүй байгаа тохиолдолд яах вэ? Тийм тэгэхээр нөгөө ингэдэг байхгүй юу одоо биений юм айгүй их ирдэг ч гэдэм үү тий. Тухайн үндсэн эмэгтэй хүн чинь бас ингээд нэг юм давхар зовиртой явж идэв шүү дээ тий. Ингээд биений юм зүгээр иж явахдаа маш их хэмжээтэй ирж ийна гэх юм бол бид нэр ерөндөг тавьчвал нөгөө эмэгтэй чинь бүр цус багталтанд ортлоо цус алдаж эхлэн гэсэн үг байхгүй. Тийм тэгэхээр за тэгвэл нөгөө нэг энэ арга нь илүү дээр юм байна энэ төргээд ингээд нэмэлтээр бол бид нэр танд бол энэ нь илүү зохино гэж сонголтын дээр нь туслаж эхлэн л дээ. Тийм тэгэхээр нөгөө тэгээд дээрэс нь дааврын хувьд болохоор суулгац бол угаасаа юу яадаг байхгүй биений юмыг маш их алдагдуулдаг.
Тэ ирээд ч байгаа юм шиг ирэхгүй ч байгаа юм шиг тэгэл нөгөө нэг сар болгондоо ирдэг ч эмэгтэй хүн байна. Бүр огт ирэхгүй нөгөө нэг жил энтер болчоод эмчээ би бодож жирэмсэн болцсон болов гэд хүрээд ирдэг эмэгтэйчүүд ч байна. Эсвэл нөгөө суулгацсан ингээд бүр одоо юу гэдэг тасралтгүй ингээд бор юм гараад тэгээ бүр айгүй ядаргаатай сүултээ би бүр цус багталтанд орчих шиг боллоо гэ хүрээд ирдэг хүмүүс бас байдаг л та. Тэгэхээр нөгөө бие махбодын консистенц нэрийг бас харна тий. Эсвэл юм бүр илэрхий том миомтой энтер байгаа үед нь бид нэр ерөөсөө тий юу яачи бас ахаал ерөндөг тавьчих юм бол цусалдаад айгүй хэцүүдэн шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө эмч байгаагийнх нь ач холбогдол нь би тэр хүнд нөгөө нэг хүнийг үзээд тэгээд тэр хүний одоо суур одоо нөгөө нэг өөрийнх нь одоо суур нь ямар юм даавар нь ямар эдийн тий даавар нь угаасаа тэнцвэргүй эмэгтэй дээр ерөндөг тавих гэхээсээ илүү пил уулгаад тий ингээд дааврын докторжуулаад тэгээд дээрэс нь биньямин докторжуулаад ингээд явсан бас хамаагүй үр дүнтэй болдог жишээний тий бас нөгөө яг энийг ингээд ярихлаар нөгөө анханасаа биньям алдагдаж ирдэг байсан охтууд чинь нөгөө зүг яг тохирсон юм хэрэглэхгүй бол биньям алдагдах тусмаа жин нэмдэг тийм талтай штэ. Тийм тэгэхээр тэр мэрийг нь бүгднийг нь харж байгаа. За өөрт чинь бол энэ нь илүү зохих юм байна да гэдэг тийм санал бол өгöd. Тэгээд дээрэс нь нөгөө нэг тэр хамгийн тохиромжтой одоо арга нь ийм давуу талтай, ийм сул талтай, ийм гаж нөлөөтэй гэдгийг тайлбарлаж өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө хүн маань за би тэгвэл энэ аргыг ингээд сонголоо гэж бодоход надад миний бие махбодод энэс цааш ийм өөрчлөлт гарч болох юм байна гэд мэдчих юм бол за гэл энэ ингэх ёстой гэсэн юм чи ингэж хэлсэн юм чи ингээд илүү одоо нөгөө нэг айдсгүй яваад ин гэсэн. Гэтэл огт хэлэхгүйгээр ингээд ерөндөг тавьчлаа гэж бодоход ерөндөг тавьсны эхний нэг хэдэн одоо 6 сар хүртэлх биений юм болвол асар их хэмжээтэй ирж тэтэ бүр цочтол зарим эмэгтэй хүмүүсийнх ирдэг. Тэгээд бүр юу болж ийн одоо би одоо өстө үнэхээр зөв юм хийчихв, буруу юм хийчихв гэл ингээл түгшээл айгаалтай. Гэтэл нэг 6 сар орчим болоод нөгөө ерөндөг маань ингээд өөрийнх нь бие махбодод нэг хэсэг болоод эхлэхлээр нөгөө биений юм маань багасаад яг хэвийн байдалтай ороод тэгээд бүр 4-5 жил яг тэр ерөнтөгтэйгээ явцсан гэсэн эмэгтэй хүмүүс ч гэсэн зөндөө байдаг. Одоо тийм харьцангуй сонголт ихтэй болчихор бас юу юм те. Өмнө нь одоо яах вэ нэг юм эмээүүд эмээтэй ярьсан нэг дугаар дээр яасан шин. Бид хоёр бас эмээтэй гэдэг нэг дугаар ярьсан байхгүй. Тэгсэн чинь тухайн үед болохоор зэрэг ерөөсөө спрайл жовтдгүй байсан өстө нөгөө орс мэрэгчлэн таньдаг тулдаа нэг орсоос нэг спрайл авахулж таньдаг эмчээрээ цэргийн госпитал тавиулсан энэ гэж айгүй тийм үлгэр дов шиг ярьжсэн байхгүй. Одоо ингээ эргээ харахаар зэрэг айгүй их тийм сонголттой болцсон чинь нөгөө нэг дилемма гэдэг нь юу гэдэг л одоо нэг юм яахаа мэдгүй нэг яахаа мэдгүй олон юм угаасаа байхаар нөгөө сонголтондоо хүрч чаддгүй шүү дээ. Тийм болчиход байгаа юм шиг ба. Би нөгөө нэг сая яг биений юм гээ ярьсан чинь биений юмны талаар ярмаар санагдлаа. Одоо юу гэдэг биений юмд зориулсан тампоны талаар ч юм уу тий эсвэл би нэг юм сонсчихсан байхгүй юу. Одоо сонсчихсан гэдэг юм уу уншижсэн. Би нэг санамсаргүй байдлаар явж байгаад нэг орой ингээд нөгөө тампоно хийжээд мартцсан юм санагдаад тэгээд маргааш нь ингээд би мэдгүй тэр ингээд одоо ярих юм бол хүмүүс энд архичих хөөхөн гэж бодох байх шиг. Найзуудтайгаа оройн нуучаад би нөгөө тампоно хийжээд маргааш өглөө ингээд хийх гэсэн чинь би тампоно гаргацсан байх та. Тэгээд миний үед яг нөгөө юм дуусчихсан. Тэг гаргасан болов ахиа хийх зүг юм болов ингээд сонирн байхгүйсэн ахгүй юу. Ингээд нөгөө утсан. Тэгээ би ингээд айгаад яана би одоо ингээд тэг би шүн ахиад ингээд тампон хийцэн байгаа байхгүй юу. Одоо юу гэдэг хоёрыг давхарлаа хийцэн болов гэд ингээд бүр бөө юм болоо. Тэгээ яг ихнийгээ гаргачих чаахгүй. Тэгээ нөгөөдгөө хайгаад байгаа ахгүй хоёрдгоо хайгаад. Тэгээ би нөгөө ариунаар залхаа би яна тампоно олохгүй байна ингээд би одоо бүр цаашаа оруулсан юм шиг яана ингээд хүн өгдөг гэсэн энэс болоо синдром болоод би одоо ингээд өчгүүдэд гээд бөө юм болсон байхгүй юу. Тэгээд ер нь бол тэгж өгдөг үү одоо юу гэдэг одоо тампоно марцсан тохиолдолд юм уу нэг тиймэрхүү юм яриад идэг тэр өрөө хэр үнний ортой бай. Над дээр ч гэсэндээ нэг 2 удаа энэ төр яг тохиолдчихсэн л да тампон хийгээд мартцсан гэд. Тэгээ эсвэл бүр тампон хийснээр бүр таг мартцсан. Тийм нэг хүн иржсэн л да. Тэгээд нөгөө ихэвчлэн өхөн гэх нь хаашаа. Тэгээ өвтрийн тэр чинь ингээд нөгөө гадны биет өвтрийн дотор удахлаар өмхөр нь шүү дээ, тий. Тийм тэгээд ингээд бүр өвтрийнээс гарч байгаа ялгацсан айгу муухай болоод тэгээд нөгөө нэг өвтрийн өрсөл болчлоо гэд ирж үзүүлээд тэгсэн чинь ингээд тал тавиад харсан чинь бүр ингээд нөгөө байжсэн л та тэгээд аваад сайхан цэвэрлээ тийм тэгээд ер нь бол амархан л эдгэрсэн л та өвтрөж бас айгу сайн амжилтыг авдаг хэрэгтэй болохоор угаад цэвэрлээ тийм тэгэхээр нөгөө их том өвтрээтэй хүмүүс байна бас гайгүй жижигхэн өвтрээтэй хүмүүс байна тий бас л ингээд чинь айгу
янз болчихно шүү дээ. Тэгэхээр нөгөө өөртөө ихтгэлгүй байгаа бол мэдээж эмчтдэр очиод тал тавиулаад харахаар бүх юм ойлгомжтой болчихно гэсэн үг л дээ. Гэхдээ нөгөө үхэн гэж бол байхгүй л гэсэн үг. За ёо санаа хамаарлаа гэдэг шиг би бүр өгтлээ айсан тэгээд нэр интернетээс ухаал хідэн цаг байдгийн бол хідэн цагийн дараа бараг л одоо нөгөө нэг өөхөх процесс болох юм бол ухааны бодвол бүр жижиг тавьсан байхгүй. Тэгээд өстой тий ууж муугаад ахиж тэрнээс хойш бүр ингээм амар айдаг болсон. Тэгээд ерөөсө тампоноо ер нь хизээч ахиж мартахгүй байх гэж бодож байгаа. Тэгээд нөгөө өтрийн жижиг том гэрлаа штэ. Өтрийн ер нь бол жижигсгийн хаалга хэр хийгддэг вэ? Хэр санал болохгүй цагаалаа вэ? Өтрийн жижигсгийн хаалга хий гэдэг нөгөө нэгдүгээрт тийм одоо хүсэл байгаа. Тэгээд тэрнийг хэрэгжүүлэхийн тулд бол би дахиж төрөхгүй гэж бодох хүртэлх нөгөө арга хэмжээг авсан байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Одоо би дахиж ерөөсө төрөхгүй гэдэг нь тодорхой болсон үедээ л хийлгэсэн дэр түүнээс биш би дахиад төрнө л дөө гэхдээ би өтрийгээ жижигсгчмээр байна гэх юм бол нөгөө дараагийн удаа төрөх замаараа төрөх боломжгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо Монголд ч одоо нэг 4 удаа төрсөн гэдэг эмэгтэй хүмүүс аягүй болцсон тий. Тэгээ аягүй олон төрдөг болцсон болохоор нөгөө нэг тэр төгсөлтийнхаа нөгөө одоо бүр ингээ хангалттай төрчлөө гэсэн үедээ л хаалганд орсон дэр гэсэн үг. Тэгээд яг хаалгаа хийхдээ миний хувьд бол нөгөө тавьдаг шаардлага нь болохоор яг бүтцийн гэмтэл байна уугүй юу гэдгийг айгүй хүздэг. Төрөх үед нөгөө мэдээж хэрэг өтрээний артлын хаан, уртлын хаан гэмтэж болно. Дээрээс нь нөгөө хэрсэнгийн маш олон булчингууд гэмтэл авч болдог байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг гэмтлүүд байх юм бол ер нь бол өтрээний хаалгааг илүү орё гэж боддог. Түүнээс биш зүгээр юм нэг өтрийг ингээд жижигсгчдэг тийм хаалгаа хий гэж нэх боддггүй л те. Тэр үндсэн нөгөө нэг бүтцүүд ингээд гимтчих юм бол одоо шээс задгаарл болон юуны бүтгэний задгаарл үүсэн. Дээрээс нь нөгөө нэг ректоцел гэдэг нөгөө шулуун гэдсэн ингээд бүтрээр өгөө юм уйлан хааш ингээд орчдөг тийм те тохиолдлууд байна. Тэгэхээр өтгөн ялгаралтанд дэмгээг одоо те нөгөө нэг болчдаг юм уу да ингээд нэг бидсэн ч гэсэн бидсгүй тэгээд ингээд 0 цугаал гэдэг тий гарах гээд байгаа юм шиг мөртлөө гарахгүй байдаг ч гэдэм үү эсрэгээр шээс задгаарл гэхлээр ингээд ханаж натайхад шээс гарчдаг тий тэр нь ингээд хүндрэхлээр зүгээр ингээд өсөрөхөд л гарч идэг тий тэр болчдаг тэгэхээр эсвэл бүр ингээд нэг би нэг хүндхэн алхахад тий ингээд хөлөө нэг чангаханд гიშгэхэд л миний ингээд шээс бүс гэдэг гараад байна ингээд тиймэрхүү тохиолдлуудад бол ялцчгүй хаалгаа бол зөвлөн бусад үед бүтцийн гэмтэл байхгүй юм айгуу гоё өтрээтэй тэгээ дөрөв төрсөн ч гэсэн айгуу гоё өтрээтэй хүүхнүүд байдаг штэ. Тийм хүмүүс бол үргэлжлүүлэл кеглийнхаа дасгалыг маш сайн хийгээд явхад болно гэж боддог. Нөгөө юу байвал яг уу жишээлбэл миний өтрээ арай жоохон том манай найз залуугийн өтрийг манай найз залуу өтрээтэй олчлаа. Манай найз залуугийн бэлэг эрэхт ингээд одоо юу гэдэг арай жижигхэн байлаа штэ. Тэгвэл тэрэнд одоо таарсан ч юм уу манай нөхөрт ингээд таарсан тийм хаалгаа юу хийлгэж болох уу? Мэдээж болно. Тэр бол бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө одоо юу гэж чинь хүний амьдрал нэр бас янз янз тохиолддог болохоор тий нэгэнт л одоо яг үнэхээр л яг тэр хаалгаа хийх заалт гараад ирчихсэн. Тэгээд хаалгааг чинь хийж өгөх гэж байна гэх юм бол яг тэгж тааруулж хийнэ гэсэн үг байхгүй миний хувьд бол тийм гэтэл нөгөө кегл бүр ингээд ямар ч бүтцийн гэмтэл байхгүй айгуу гой өтрээтэй ээжж зөвхөн тэрний төлөө ингээд нөгөө нэг өтрийгээ жижигсгэх хаалгаа хийнэ бол айгуу харамсалтай гэсэн. Тийм гэхдээ одоо зүгээр баримталж байгаа зарчим нь бол мэдээж хэрэг ингээд төрцөн тэгээд илэрхий яг хаалгаа хийлгэе гэдэг ингээд бүр шийдвэр гаргаад за одоо би яг хаалгаа хийх гэж байна гэх юм бол за танай нөхрийн чинь одоо бэлэг эрэхтэн хөвчөрсөн үедээ ямар хөө хэмжээтэй болд юм бэ гэдэг асуудал заавал яригдана гэсэн үг байхгүй. Тэгээ тэр нь одоо ингээ бэлэг эрэхтэн хөвчөрсөн хоноо айгуу жижигэн байдаг бол тэрэнд нь тааруулж хийхгүй бол юу ямар ч хаалгаа хийсэн одоо ач холбогдол гарахгүй болчихсон шүү дээ. Тийм шүү дээ. Юу юм уу? Тэгээ яг хаалгаа хийсний дараа нөгөө авдаг байсан мэдрэмж нь яг хэвээр үлдэж чадах уу? Одоо юу гэдэг бас тодорхой хэмжээний мэдрэлийн хэсгийг аваа иччаа гэж би ойлголоо зүг. Тэгээд тэрний дараа секс хийлээ гэхэд нөгөө авдаг таашаал нь бүрэн авагдах уу? Тэр бол авагдана. Нөгөө яагаад тэгэхээр яг одоо оргазм болоход нь ч гэдэм одоо юу гэдэг бэлгийн таашаал авах цэгүүд гэдэгт нь өтрээ тэр чигтэл тэр цэгүүдийг агуулж байгаа тий. Тэгээд нөгөө одоо жицэг энтер гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл жицэг ч гэсэндээ жицэг чинь яг энэ юм а гэд гаргах тийм нөгөө мэдрэлийн эс байдаггүй байхгүй юу?
Тийм тэгэхээр илүү нөгөө одоо умаа хүзүү тэр нөгөө юу яаж байгаа хилүү эднэр илүү нөгөө нэг тэр оргазм болоход нөлөөлж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө яг одоо бидний хийдэг хагалгаанаас болоод дур ханалт байхгүй болчлаа гэж бол байхгүй. Эсвэргээр нөгөө хитрхи жижиг хэсэг хагалгаа хийцний дараа нөгөө бэлгийн харьцаанд орохлоор гадна бэлэг эрэхтээ өвдөд тэгээ вульвод инегээд нөгөө нэг өвдөлт гэдэг тийм онш вульвод инег гэдэг онш тавигддаг байхгүй. Тэгэхээр тэр бол эсвэргээр айгуу травма ихтэй нөгөө тэгээ дээрэс нь тэр хагалгаа хийхдээ бид нар айгуу сайн бодож хийх юм. Хүн эмэгтэй хүн цэвэршсэн л бол өтрээ ингээл аажмар жижигрээл хатан гаршин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо юу гэдэг хөгшүүмэн ч гэсэн бэлгийн харьцаанд орно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө ахиж хэзэж бэлгийн харьцаанд орохгүй юм чинь ингээ хүний өтрийг ингээ бүр айгуу жижигэн болгочих бас болохгүй гэсэн үг байхгүй юу. Айгуу бодолтойгоор нөгөө нэг тэр хүний одоо өтрийг яаж жижигсгүүл энэ хүн яах вэ гэдэг айгуу сайн бодож хийхгүй бол нөгөө хитрхи жижигсгчих юм бол ялцчихгүй ингээд нөгөө бэлгийн харьцаанд ороход өвдөд байна гэд тэгээд өвдөд байна гэдэг тэр мэдрэмжийг авах тусам эмэгтэй хүн бэлгийн харьцаанаас нөгөө нэг татгалзаж эхэлдэг. Тиймээс нөгөө эргээгээд нөгөө гэр бүлийн тэр амьдрал тэр чигтээ дахиад өөрчлөгдөн гэсэн үг болчихж байгаа юм л да. Тэр тэг нэгэн хаалганд орсон бол тэг буцаад сунгах мөх боломж байхгүй зү угаасаа тий. Буцааж сунгахад бол айгүй хэцүү. Зүгээр яг тэр вульвод ини энтергээд тэ нөгөө бүр юм өвдөлт үүсгээд байгааг нь яг тийм цэгүүд энтер байгаа тэр сорвчсон тэ нөгөө нэг хэсгүүд нь илүү хөвдөлт үүс. Тэгж байгаа тохиолдолд бид нөгөө PRP эмчилгээ гэж байдаг байхгүй юу? Одоо нөгөө нүүрэнд хийдэг PRP гэж сонсч байсан баг. Тэр PRP бид нөгөө өтрээ болон хязцанд бүр сайн ярих юм бол бүр хилүүрч гэсэн хийдэг. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэй хүний одоо шүүрэл ялгаруулалт таашаал авах чадвар айгуу сайжирдаг. Тэгэхээр тэр болгоныг бол мэдээж хэрэг ингээд нэг асуудал үүсгэж за тэрийг ямар нэгэн байдлаар шийдэж өгчихээс ингээд арга нь бол байгаа л гэдэг л да. Өтрээний юу ч тэгвэл бараг хөгжсөн байх тийм нөгөө юу гэдэг шинжлэх ухаан эм зүү одоо бүх арга юу ерөөсөө нэг талаар айгүй бага ойлголттой байсан мэн нэг өтрээгээл нэг юм доор байгаад байгаа л тэгэл нэг секс яг нөө урд тулгараагүй чи өөр тулгарааг болохоор айгүй бол бүр тэгээд мэдэхгүй яатсан байсан. Тийм байсан бах нөгөө ямар ч асуудал байдаг байсан болохоор ч юм уу нэг надад бүр нэг асууя л бодоод яваад нэг асуулт байдаг байхгүй яг эмэгтэйчүүдийн эмчээс. Тэгээ тэрийг яг одоо асууя. Нөгөө одоо эмэгтэй хүн ингээд секс хийж явах зарим эмэгтэй хүнээс ингээд маш их одоо шингэн ялгардаг. Тэгээ заримаас нь ингээд бүр бараг ингээд төвч ялгардаггүй ч юм уу тий. Тэгээд нөгөө шингэн ялгараад ирэхлээр зарим эрэгтэй хүмүүс дургу байдаг ч юм уу энэ одоо яагаад ингээд баахан ингээд шингэн ялгаруулад байгаа юм ч юм уу. Зарим нь ингээд одоо шингэн ялгарахгүй болохоор энэ одоо намайг өсөхгүй байгаа юм гэж амирх ойлголттой байдаг бах. Тэрний талаар ер нь тийм шингэн их ялгарх нь өвчөө юм уу? Эсвэл шингэн ялгарахгүй байх нь бас өвчөө юм уу? Хэр хэмжээтэй юм байх ёстой юм бэ гэдэг талаар нэг. Тийм тэгэхээр нөгөө яг бэлгийн харьцаанд орохын өмнө нөгөө өтрээ тодорхой хэмжээнд чийгсэн байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө яг одоо бэлгэр одоо яг нөгөө одоо тэг хөвчөрсөн бэлгэр ихтэй өтрийн дорно гэдэг чинь айгу ямар ч одоо нөгөө шүүрэл ялгараагүй эмэгтэй хүнийх рүү орох юм бол тэр чигтээ одоо гэмтэл учруулна. Тийм тэгэхээр нөгөө нэг тэр шүүрэл ялгарах процесс бас хүний эмэгтэй хүний наснаас айгу хамаарч өөрчлөгдөд байдаг. Залуу наснд бол нөгөө шүүрэл ялгаруулах чадвар илүү сайн байдаг учраас их хэмжээтэй ялгарна гэсэн үг байхгүй. Гэхдээ бүр нөгөө төрхөөс өмнө бол бас тэр чинь арай бага ялгардаг. Төрсний дараа нөгөө шүүрэл ялгаруулах тэр нөгөө булчирхаануудын ажиллах чадвар илүү сайжирсан байдаг гэж магадгүй юм л да. Тэгэхээр ингээд нөгөө хангалттай чигшил авдаг гэсэн. Бүр хит их чигшээд байх нь бол эсэргээрээ жоохон өрөвсөлттэй ч юм уу холбоотой байж магадгүй учраас юу үзүүлэх шаардлагатай гэсэн үг. Одоо яг нөгөө тэгээд яг ямар юу ихсээд ингээд бас үзэх боломжтой байхгүй. Гэтэл нөгөө огт чигшгүй байх гэдэг бол айгүй асуудалтай гэсэн үг. Тэр эмэгтэй сэтгэл зүйн асуудлаасаа болоод чигшгүй байна уу эсвэл тэр нөгөө одоо нөгөө Бартолины булчирхаа гэдээ бид түрүүнийг хальт дурдаад өнгөрсөн тэр булчирхаа бол бэлгийн амьдралд айгүй чухал булчирхаа ахгүй. Тэр нөгөө яг тэр бэлгийн харьцаанд орохын өмнөх тэр бүх шүүрлийг ялгаруулж өгдөг тийм булчирхаагаа. Гэтэл тэр булчирхааг нөгөө бид нэр заримдаа нөгөө Бартолины булчирхаан юм уйланхаа антер үсэд буглаа антер үсэд аваа хийцдэг. Тэгээд аваа хийцсны дараа нөгөө бэлгийн харьцаанд орохлоор юм хуурай болоод тэгээд зөөртөөд идэг. Тэгэхээр нөгөө аль болох хүний эрхтнийг ингээ хадгалж үлдээ гэж бодох хэрэгтэй л гэсэн болчих юм л да. Ингээл буглаа аваа хийцээ гэхгүйгээр анхны удаагийнх бол бид нэр ингээд үлдээх боломжтой. Дахиад давтчих юм бол тэрийг нь авдаг гэх юм уу те нэг тийм
зарчмууд байдаг. Тэр зарчмаал баримтлана гэсэн үг. За тэгээд нөгөө нэг дээрэс нь нөгөө эрэгтэй хүмүүс яадаг уу гэхэлэр ингээд нэг тийм өөрсдөө ингээд амар сэрэл авч магцаа ингээд бүр ингээд дайраад идэх талууд бас байдаг шүү дээ. Тэрэн дээр бол аль болох татгалзах хэрэгтэй л гэсэн үг. Нөгөө эмэгтэйгээс нь хангалттай шүүрэл ялгараагүй байхад ингээд хитрхээ ингээд чигээд байх юм бол бас асуудалтай. Гимтгэд нөлөөлөх үү те? Тийм, ер нь чигшээг байхад хийсэн тохиолдол. Тийм, тэгэж штэ нөгөө янз янзын урагдл язрал энэ төр гэл те уусаа хараас илэрхийл гэмтлүүд авдаг л та. Тэгээд хэрвээ одоо энэ байдал нь одоо мэдээж бартланы болчирхаагаа ахуулсан ч гэдэм үү эсвэл одоо нас нь ингээд нас ахаад одоо чившиг төгссөн насууд нь те 40 50 насны за сайн ярих юм бол 60 наснд ч гэсэн нэмэгтэй хүн бэлгээрсэнд орж байгаа шүү дээ мэдээж хэрэг. Тэгэхээр нөгөө энэ наснд нөгөө эмэгтэй хүмүүс яг тэр хуурайшлаасаа болоод бүр бэлгээрсэнээс татгалзаад эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ үед бол биднэрт уулын жинхэнэ утгаараа одоо нөгөө өтрээний лазер эмчилгээ тэр өвшот гэдэг байгаа тийм нөгөө өтрээ рүү PRP эмчилгээ энэ төр хийгээд өгчихлөөр тэр өтрээ маань ингээд айгуу сайхан угаасаа ингээд цаанаас жоохон чигшээд идэг. Жилд нэг удаа ингээд курсээр юм ч юм уу ороод яваад тахт болно гэсэн. Эсвэл одоо нөгөө нэг бүр юм цэвэршсэн эмэгтэй хүн байх юм бол бид нэр тогтмол байн өтрээнд нь хэсэг газрын даавар эмчилгээ хийдэг байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг тэр чинь орчин нь ингээд хэвэн болоод байн ингээд үргэлжлээд чигтэй байх боломж бүрдэнэ гэсэн. Тэгэхээр нөгөө тухайн хүний тэр хуурайшилт нь ямар шалтгаантай байна вэ гэдгээс хамаарат бид нэр юу хийх үү гэдгээ шийднэ л гэсэн үг болчихж байгаа. Энэ талаар бүр огт мэдлэггүй дээ цэвэршлийн талаар. Энэ өөртөө тулгааргүй болохоор нэр үнэхээр бүр судалдаггүй юм байна тий. Ингээ сонссон ч юм бүр за гараад жалах юм ээ л гэж бодож байна. Чигш. За гараад чадлаа шүү дээ. За эхлээсээ өдрийг бас янзлуулсан өмнө тий хармаар хэлье. Шаас байсаар байгаа бэ гэдэг шиг бас юмчлээ хэлж байгаа. Яа за тэр яг уу үе би шууд юу асуумаар байна. Бэлгийн замын халдвар төвчний талаар асуумаар байна. Одоо яг хүмүүс амар их тулгарч байгаа. Сая сүүлд гэхэд тэр нөгөө нэг Тэмбүү тий коронатай зэрэгцээ тэмбүү үстэй амар газар боллаа гэж нэг хэсэг ярьлаа шүү дээ. Үнэн тий. Одоо юм манайхан юу гэдэг одоо би энд үнэнч бус байдлаасаа болж ингэж их яаж гинөө бэлгийн зам халдвар төвчөнд харж гинөө эсвэл хамгаалтгүй тохиолдлын бэлгийн хавталд ороод тахаар ингэж тасч гинөө. Тэгээд хүмүүст одоо яг эмэгтэйчүүдэд айлангуяа хамгийн их тохиолддог бэлгийн замын халдвар төвч юу вэ? Ер нь бол одоо ийм байгаа. Нэгдүгürt бэлгийн замын халдвар төвчний тархалт айгүй нэмэгдсэн. Тэгээд энэ нөгөө бэлгийн боловсрал муутаагаас болоод бид нэр тэр нөгөө бэлгэвчээ айгүй сайн зөв хэрэглэж чадахгүй байгаад байна. За энэ хоёр бол угаасаа нөгөө хамгийн гол одоо халдвараас сэргийлэх гол асуудал нь шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг одоо нөгөө гэр бүлийн гадуурх амьдрал энэ төр гэдэг бол ялцчгүй нөлөөлж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр яг одоо эмэгтэйчүүдийн эмчийн хувьд тэгэл янз янзын юм сонсч байдаг хүний хувьд бол одоо айгүй төвхтэй байхгүй одоо тэр буруу одоо амар үнэнч ах хэвээр энэ тэргээл ярих цаа айгүй хэцүү шүү дээ. Тийм юм бол одоо бүр шалгуудлаа юм байна гэж би ч бас боддог болсон болохоор угаасаа ингээд нөгөө айгүй төвхтэй байхгүй. Тэгэл тэр болгон руу ингээд орооцолтол нөхрийн загнах хэцүү, эхнэрийн загнах хэцүү энэ чинь бүр миний хувьд бол амар тулгамцсан асуудлын нэг л дээ. Тэгэхээр би зүгээр юу зөвлөдгөө гэхээр бэлгэвч бол айгүй чухал. Бэлгэвчтэй л байх хэрэгтэй нэгдүгээр. Тэгээд одоо нөгөө нэг бэлгийн замын халдвар төвчний бас тоо нэмэгдээд байгаа байхгүй юу? Үүсгэгчүүдийн тоо. Тэгээд өмнө нь ингээл бид нэр өдрийн дотор хэвийн орчдог бичил битнүүдийн ийм харьцаа өөрчлөгдөөд гэл ингээл ярьдаг байсан бактериудын зарим нь энэ бол одоо ингээ бэлгийн замын халдвар төвч юм а гэд олон улсад орчиж байгаа байхгүй юу? Тэгээд тэр бактериудын тоо нэмэгдэх тусам бэлгийн замын халдвар төвчөн гэдэг юуны өвчлөлийн тоо нэмэгдээд байна л гэсэн. Категори нэгсгчгээр тий тохиолдол нь олон болоод байгаа юм ба шүү дээ зү. Бас яг тийч хэлэхэд хэцүү. Яг манай Монголын хувьд болохоор статистикийн тоо мэдээлэлээр халамид, за күтэн, тэмбүү, тэрхамнаас гэдэг нэг цөөхөн хэдэн өвчнийг л одоо бэлгийн замын халдвар төвчөн гэж тэмдэглэж явж байгаа байхгүй. Тэгээд тэд нар маань одоо ихсээд байгаа байхгүй. Ялцчгүй ихсэл байгаа л да онцлогдоод тэгэл яагаад ихсээд юм төгтөө өмнө нь ерөөсө шинжилгээ өгдөггүй байсан юм уу эсвэл одоо гинт амир бүх хүмүүс шинжилгээ өгөх гэсээд байгаа юм уу эсвэл харин би мэдгүй би зүгээр ингээ гайхал байна л да нөгөө өмнө гайгүй байжснаа гинт ингээд яагаад амир ихсэж үү гэдэг юм ингээд хараад байхад миний бодлоор зүгээр
одоо юу гэж өмнө нь болохоор яг ингээд эхнэр нөхөр хоёр байнга хамт амьдардаг байсан тохиолдлууд их байсан гэх юм уу та тийм нөгөө одоо нөгөө Монголд уул уурхай газар тариалан юу гэдэг одоо ингээд нөгөө гэр бүлээсээ хол удаан хугацаанд ингээд амьдрах шаардлага гараад ирнэ шүү дээ. Тэгмэгц нөгөө нэг юм тохиолдлын бэлгийн харьцааны давтамж ихсэж байгаа юм шиг байгаа юм л да. Яг нэг тийм тал байгаа даа тийм. За бэлгийн замын халдвар төвчинг ярьчлаа. Ингээ ер нь бол бэлгэвчээ хэрэглэе. Эмнэлэгт очиж ингээ үзвэл ямар нэгэн үнэртэй өнгөтэй ямар нэгэн өөрчлөлт эйгүү тавгүй мэдрэмж төрвөл эмнэлэгт очиж гэж ер нь бол хүлээлгийн өрөөнөөс нэг зөвлөж юм манай эмчийн зүгээс ч гэсэн зөвлөлөө. Зүгээр байж хатаа ч гэсэн нэг жилд нэг удаа очиж үзвэл чээл гэж юу нэлээд байгаа шүү дээ. Одоо нэг эмэгтэйчүүдийн дунд яваад байдаг нэг энийг яг нэг асуудлын талаар яриа заяа. Тэр нөгөө за юу би яг яриад хэлсэн ба. Тэгээд нөгөө өтрийгээ агшаамаар байна ингээ тий. Өтрий маань ингээд ер нь ингээд юу агаад байна. Төрсний дараа сунчаад байна. Төрсний дараа сунчаад байна. Эсвэл би ингээд одоо үгдийн том бэлэг эрэгтэнтэй найз залуутай байсан юм аа. Тэрнээс болоод миний өтрий ингээд сунцсан юм шиг байна гэдэг нэг юм одоо юм яригддаг байхгүй. Тэгээд нэг эмгтээчүүдийн хийдэг юм нэг кеглийн дасгал гэж юм хийгээд байгаа юм шиг байна. Тэгээд тэрийн зарим нь ингээд ерөөсөө мэдгүй яг юугаа хийгээд байгаа юм бол тэрний талаар нэг яриач эсвэл тэр би яг яаж хийх гэсэн буруу хийж юм болоо зөв хийж юм болоо эсвэл тийм өөр тийм дасгал байна уу амархан юм байна уу гэдээ асуугаад байгаа байхгүй. Тэгээд тийм юм яг юу вэ юм чи. Тийм тэгэхээр нөгөө бүтцийн гэмтэл учраагүй тий төрж мөрөөгүй эмэгтэй хүнд яг энэ асуудал тулгарч байгаа бол нөгөө кеглийн дасгалал маш сайн хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нөгөө кеглийн дасгалыг яг зөв хийж гэнэ үү буруу хийж гэнэ үү гэдгээ мэдхэд хамгийн хялбархан арга нь болохоор ингээд шээж явахдаа шээсээ таслах хэрэгтэй. Тэгээ хэрвээ ингээд шээж явахдаа шээсээ тасалж чадчихвэл зөв булчингуудаа хашаагаад тэгээд нөгөө кеглээ зөв хийж гэнэ гэсэн үг байхгүй. Тийм тэгэхээр нөгөө яг энэ кегл хийдэг охтуудын өтрөө бол айгүй гой чанга байдаг. Тэгээ тийм дөрөв төрсөн ч гэсэн айгүй гой өтрөтэй эмэгтэй хүмүүсэд тэгээд яг яад ингэ асуухлаар байнга тогтмол дасгал хийж идэг эмэгтэй хүмүүсэд байхгүй. Тэгэхээр нөгөө тийм тэгэхээр одоо юу гэдэг бүр заавал жимд очиод кегл хийж ийн гэл ингэ суудах шаардлагагүй шүү дээ. Кегл чинь угаасаа нүдэнд харагдаж юунд хаас нэг одоо ч хийж болох гэж тийм ингэ ярьж байгаа та. Тийм. Тэгэхээр нөгөө тэр кегл ямар ч байсан гэсэн эхлээд ингээд өөртөө ихтгэлгүй байгаа бол шээж явахдаа шээсээ ингээд таслаад тэгээ яг тэр мэдрэмжээрээ шээгээгүй байхдаа ч гэсэн хийх хэрэгтэй гэсэн. Бас нөгөө нэг багаарцгийн булчин чангалах дасгалууд гэдэг ингээд мэдээж гизний булчингаа тэ орой унтахынхаа өмнө одоо юу гэдэг нэг 20-30 удаа суниах ч гэдэг юм уу тэ тэрнтэйгээ хамт ингээд дээшээ харж явж байгаа нэг бүсөө өргөдөг дасгал байдаг шүү дээ тий. Тэр дасгал чинь бас нөгөө яг хэрзэнгийн булчингуудыг чангалдаг. Өгзөгний булчин чангалдаг. Тийм. Тэгэхээр тийм дасгалуудаас тэр бол айгүй энгийн тэгээд хэвтэл унтахынхаа өмнө хийчихээр нэг тийм хэмжээний дасгалууд учраас тэгээд тоогийн л болно олон хийх хэрэгтэй. Нэг 10 хийчихэл болчлоо гэх юм бол тэрэн шиг худлаа юм байхгүй. Нэг удаа хийхдээ ядаж 50, 60, 100 одоо үгүй тий. Тэгэж хийх юм бол сар 2 сарын дараа гэхэд өөрт чинь ч гэсэн илүү үр дүн мэдэгдэнэ л гэсэн. Ямар лаг юм бэ? За би өнөөдөр ариунаас яг тэр дасгалуудыг хийлээ. Тэгээ 2 сарын дараа та нарт хэлнэ. Төрсөн эмэгтэй ч гэсэн одоо кеглийн дасгал хийгээд ер нь буцаад хийм байдалд орж болох нь вэ шүү дээ тий. Энэ талаар айгүй хүмүүс тийм эмэгтэйч айгүй асуудаг байхгүй. Зүгээр нөгөө төрөөгүй байхдаа хийжсэн байдалтай би биш төрөөгүй байж исэн байдалд эргэж авах боломжтой юм уу гэдэг айгүй асуудаг. Яг тэр хуучин хийвдээ авах бүрэн боломжтой юм тий. Бүтцийн гэмтэл аваагүй л бол одоо ингэ нөгөө төрөх үед их том хөвгт төрүүлсэн ч гэдэг юм уу те ингэ янз янзын байдлаар булчин тасарсан тохиолдлууд байгаад идэв. Тэгээд яг тэр булчин тасарсан тохиолдлууд дээр одоо 1000 кегл хийгээд мэдээж сайжран л та нөгөө эрүүл байгаа булчингууд нь айгүй гоё сайжран. Гэхдээ нөгөө тэгтэл нэг юм дутуу мэдрэгдээд идэг гэсэн үг. Зүгээр ямар ч нөгөө төрөх үед ингээл тэг том хөвгт төрүүлээгүй ч гэдэг юм уу те ингээд төрөх үед бүх энэ булчингууд айгүй гоё сунаад ингээд төрсэн эмэгтэй хүн болвол кеглийн дасгалал маш сайн хийх хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс айгүй олон шалтгаанаар ингээд нөгөө секс хүсэхгүй болдог те ингээд нэг заримдаа одоо үгтэй цэвэршиж байгаагаас шалтгаалаад секс хүсэхгүй болно. Заримдаа нөгөө траuma авснаасаа болоод болдгоо ч юм уу. Зүгээр ингээд байж байгаа ерөөс ингээд секси хүсэлгүй ч юм уу байвал би одоо яг яах ёстой вэ? Одоо нэг талаараа ингээд сэтгэл зүйчэд хандаад одоо ингээд ямар нэг өөр дүнг авчихгүй байлаа гэхэд энэ одоо эмгэггүй эсвэл одоо зүгээр л цаг хугацаа харуулаад би хүлээж авах ёстой юм уу? Яах ёстой юм бэ? Яг энэ чинь нөгөө нэг юм
одоо юу гэдэг секс гэхлээр чинь хөвчлэн нөгөө хоёр хүний асуудал яригдэн шүү дээ. Тийм тэгэхээр одоо юу гэдэг партнер байгаад ийм асуудал үүсээд байна уу байхгүй үүсээд байна уу гэдэг чинь хоёр айгүй том ялгаа болчихж байгаа байхгүй. Байхгүй эмэгтэйд тийм хүсэл төрөхгүй байх магадлал айгүй өндөр. Одоо нөхөр нь эрт нас орчихсан ч гэдэм үү тийм эмэгтэй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгэл нөгөө нэг бэлгээр цанд орлого тэдний бараг 10 жил 20 жил болсон ч гэдэм үү тэг бүр ингээд тоодгүй. Тэр бол нэг амьдралын одоо хэм маяг л гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд өөр юмнаас таашаал аваад явчихж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо хоол иддэг ч гэдэм үү, уран зурагч гэдэм үү, одоо юу гэдэг те. Гэтэл яг ингээд партнер чинь байж хахад би хүсэхгүй байна гэдэг юм яриад хэлмэгц тэр чинь аюу том нөгөө нэг асуудал үүсчихэж байгаа гэсэн үг байхгүй. Тийм тохиолдолд бол яг сэтгэл зүйч тандаад яг юунаас болоод байгаа юм ч гэдэм үү те. Надаас болоод байгаа мó манай нөхрөөс болоод байгаа мó заримдаа ингээд эмэгтэй хүн өө би бүр бараг бэлгээр цанд орлого удаж ин энэ тэгээд яагаад тэгж байгаа энэ төргээд асуухлаар нөхөр нь хүсдэггүй гэдэг ч юм уу те. Тийм тэгэхээр ийм нөгөө нэг ийм үг гэдэг штэ нөгөө тангог ганцаараа бүжгэлдэггүйгээд тийм тэгэхээр яг секс гэдэг бол бас яг бэлгийн амьдралд бол яг тийм болчихж байгаа байхгүй ганцаараа бүр огт ганцаараа яг хүсвэл хийж болох алтай мэдээж хэрэг хэрэгтэй ч юм ихтэй ч гэхдээ ихэнхдээ яг нөгөө энэ бол хосын амьдралын айгу том амьдралын хэсэг гэдэг учраас эрэгтэй нь хүсэхгүй байснаас болоод эмэгтэй нь за болио би ч гэсэн хүсгээ болчихъя гэдэг эмэгт бас болчдөг. Тэгмэгт нөгөө эрэгтэй нь хэсэг хугацааны дараа хүсгэлээр эмэгтэй нь хүсэхгүй болчихсон байдаг ч гэдэм үү те. Эсвэргээр яг нөгөө эмэгтэй хүмүүс төрөл жирэмслэлтэй холбоотой ингээд нэг хүсэхгүй болчихсон байжгаад тэр нэг ингээд нөхрийгөө одоо цаашаа гиснээс болоод нөхөр нь бас травма аваад тэгээд бүсгээ болчдөг. Тэгээд нөгөө их удаан хавцаанд харьцаанд орохгүй сараад би биэндээ ингээд бүр ингээд нөгөө хүрцэн гэж хэлэх нь хашаа гэдэгт хүсэхгүй байна гэдэг тийм юулаа орцсон хүмүүс бас яваад идэг л та. Тэгээд тийм тохиолдолд нөгөө сэтгэл зүйчнүүдэд зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээ бүр ингээд анханасаа л нөгөө нэг энэ процессыг бүр ингээ анхны хамшгаар эхлүүлэх ёстой л гэж байгаа юм л та. Нэг сонсогчоос маань ирсэн асуулт юм байгаа. 24 настай тэгээд огт ерөөсөө секс хийж үзээгүй гэдэг жаах. Яг зүгээр бит хоёроос зөвлөгөө иш ерөөхдөө иймэрхүү байдалтай байгаа гэдэг хэлэх гэж орж ирсэн юм а гэж нэг орж ирсэн юм а сонсогч маань. Тэр болохоор зэрэг ерөөсөө угаасаа л сексийг сонирхолгүй. Тэгээд секс хийхгүй байлаа гэд муу юм байхгүй үсттэй гэсэн юм өнцгөөс ярьж исэн. Тэр хэр одоо үнний ортой эмэгтэй хүн ерөөсөө секс хийхгүй байлаа гэдэг тэр хүний бие сүргээр нөлөөлөх хүчин зүйл хэр олбол насан туршдаа бэлгийн харьцаанд орохгүй болох уу гэвэл үгүй яг болохгүй юм бол байхгүй байх л та одоо над дээр ч гэсэн ярьжсэн л та ингээ бэлгийн харьцаанд ерөөсөө орж үзээгүй сараад ингээ цэвэрсэн. Тэгээд гэхдээ эмэгтэйчүүдийн эмч заавал үзүүлэх хэрэгтэй байна гэдэг ингээд нөгөө хөвлөгээр өвдөлттэй ч байсан билүү ялаа да нэг тийм болоо тэгээд зөвхөн эмэгтэй эмчд үзүүл ингээд иржсэн тохиолдлууд бас байдаг байхгүй. Тэгээд яг тэглээгээд нэг муудах юм бол байхгүй гэж хэлж болохоор ч гэсэндээ яг огт бэлгийн харьцаанд ороогүй байх тусмаа нөгөө эрт цэвэршдэг тал байдаг. Нөгөө бэлгийн харьцаанд орохгүй байх тусмаа бас жоохон эрт цэвэршилт явагдах гэдэг байгаа ч юм шиг. Тэгээд бас нөгөө төрөлт жирэмсэлт гэдэг процесс чинь өөрөө эмэгтэй хүний өндгөвчийг ингэж амраадаг тийм айгуу чухал процесс ахгүй. Тэгэхээр тэр нөгөө амралт байхгүйгээр ингэж насан туршдаа өндгөвч ажиллажхлаар нэг тоото төрж байгаа шүү дээ. Нэг 400 удаа ч юм уу 300 удаа миний овуляц болно. Тэгэл тэр маань дуусахад би цэвэршин ч гэдэм үү те. Тэгэхээр нөгөө нэг насан туршдаа ингэж өөрийнхоороо би энэ юм нэрэл байгаа эмэгтэйчүүдийн өндгөвч эртэл цэвэр одоо эртэл зов. Зүг. Тийм нэг угаасаа нэршил байдаг юм бэлээ одоо яг манайх энэ хичээл дээр одоо бэлгийн чин хандлага гэл нэг юм ярьдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг герман нэршил нь болохоор одоо асексуалитет гэж ярьдаг. Огт юусоо секс хийхийг хүсдэггүй. Угаасаа ингээд партнертай тэгсэн мөртлөө тэгтээ тэрнтэйгээ секс хийдэггүй. Ингээд миний амьдралд бол секс юусоо ингээд чухал үүрэгтэй биш ээ. Тэгээд би ингээд анханасаа ч юусоо надад тийм сэтэл байгаагүй. Тийм болохоор би ингээд хийх шаардлагагүй гэсэн. Бүр тийм хүмүүс хүртэл байд юм байлээ. Тэгээд би хөөх ийм төрлийн бас хүмүүс бас байд юм байна гэж бодож исэн. Тэгвэл ер нь бол байдаг юм байна л да. Тийм юм байна тий. Тэгвэл наад чи секс хийхгүй зүгээр л гараасаа хөтөлцөөл үнсээ хийвч гэсэн үг үү? Зүгээр л тэгэл ерөөсөө ингэж бүр секс хийх юм. Анханасаа ч тийм юм ингээд одоо порно үзээд ч юм уу эсвэл янз бүрийн юм ингээд хүмүүс одоо юу гэдэг янз бүрийн болж байгаа юм хараад ч ингээд ерөөс сэрэл нүтэлдэг. Ямар сони.
Ямар хэцүү юм бэ? Энд бас нэг талаасаа нөгөө юу нөлөөлнө шүү дээ. Нөгөө бага насны травманууд одоо юу гэдэг бэлгийн өвчөр хилд өртсөн ч гэдэг юм уу тий. Тийм. Тэгээд бид нар мэдэхгүй болохоос биш тэр хүн ярихгүй гажуулаа шүү дээ тий. Бас тиймэрхүү юмнууд айгүйх нөлөөлөд байгаа юм шиг харагддаг. Ингээд нөгөө бэлгийн өвчөр хилд өртөжсэн байх тусмаа хожуу гэрэлсэн байх ч гэдэг юм уу тий. Эсвэл бүр огт ерөөсөн нөгөө нэг гэрхтэн хүнтэй юу байхгүй байх гэдэг тиймэрхүү чиг хандлага яваад байх шүү гэдэг л та. Тэгэхээр нөгөө анхнаасаа л одоо бас тийм юмд өртүүлэхгүй байх гэдэг нь эцэгхийн үүрэгч гэдэг юм уу тий. Бид нэр аль болох тийм тэгэл бас хувь хүний өөрийнх нь амьдралын одоо зөв хэм маягч гэсэн юм нөлөөлнө шүү дээ. Тэр орой явахгүй хахаас ахвалал тий. Асуулт бол ингээл бүр ундраал ах юм байна. Ингээ гороолаа яриа л хоёрын бүр асуулт бол ингээд эн чинь нөгөө нэг хэдэн зуун жилээрээ яригдсан нөгөө нууц юмнуудыг ингээ яг одоо баг багаар ингээд нэг хаалгын онгоолгыг тайлж байгаа юм шиг болж байгаа болохоор тэгээд ер нь бол гороолаа ингээд ер нь дуусгах тийшээ ер нь бол манай энэ дугаар хандж байна. Тэгээд яг нөгөө нэг ариуна хамгийн их хэлсэндээ эхнээс нь ингээ явъя. Тэгээд одоо ингээ явсаар агаад яг цэвэршилт дээр ирж байна. Бид хоёрын асуулт ингээд нэг явсаар агаад тэгээд цэвэршилт ер нь хэдэн наснаас эхлүүл хэвийн юм бэ? Тэгээд хэр удаан явагддаг вэ? Цэвэршилтийг ингээ хойшлуулж болох уу? Тим аргуудын талаар юм уу? Тэрний талаар та нэг зөвлөгөө өгөөч. Цэвэршилт болохоор одоо яг дэлхий дээр дундаж цэвэршилтийн нас нь 51 гэж явдаг. Монгол улсад хийгдсэн судалгаагаар 49 гэж явж байгаа. 49.7 гэд. Тийм. Тэгэхдээ цэвэршилт гэдэг чинь өөрөө нэг юм өнөөдөр эхлэл маргааш одоо үүд ингээл гэл нэг юм үеийтэй явагддаг процесс биш байхгүй юу? 5-аас 10 жилийн хооронд нөгөө нэг тэр цэвэршилттэй холбоотой маш олон янзын шинж тэмдгүүд илрээд тэгээд дуусдаг тийм процесс байгаа. Тэгээд цэвэрснээс хойш одоо тийм 12 сар одоо биений юм ирэхгүй болсноос хойш 12 сарын дараа энэ цэвэршилт гэдэг онш нэгдүгээр тавигдаад тэгээд тэрнээс хойш дахиад нэг 5-аас одоо рейнжтэлтэй нэг 5-10 жилийн хугацаанд тэр нөгөө пост менопаузал буюу цэвэршилтийн дараах амьдралын үе яваад байгаа байхгүй. Тэгээд тэр дуусаад нөгөө одоо өндөр настан гэдэг рүүгээ шилжинэ гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө цэвэршилт чинь айгүй их урт хугацаанд үргэлжилдэг. Ер нь нэг 40 орчим наснаас эхлээл одоо 60 орчим наснд бид нар цэвэршилттэй холбоотой янз янзын зөврүүд илэрх боломжтой гэсэн үг болчихж байгаа. Тэгээд цэвэршилтийг айгүй олон битүү хүмүүс бараг л толгой дараалан би цэвэрших насаа хойшлуулмаар байна гэдэг тийм боддог. Гэхдээ нөгөө эн чинь кодлогдсон бүр генетикийн мэдээлэл ахгүй те би одоо 51 наснда цэвэрших ёстой бол би 51 наснда л ер нь цэвэршин. Гэхдээ энэ бол нөгөө өнд өвчнийг янз бүрийн хагалгаа хийлгээгүй тохиолдол гэсэн үг шүү дээ. Өнд өвчнийг ахуулсан, нэгийг ахуулсан, эсвэл талыг ахуулсан гэл ингээл айгүй олон янзын юм хүний амьдрал тохиолдолоор их тусам одоо цэвэрших наснаа ашлнаа л гэсэн үг болчихж байгаа. Ярьч муухай штэ. Намайг ингэжсэн баг. Би нэг түрүү хэлсэн штэ. Яа би ингээд цэвэршмээргүй байна. Би нэг гормоноор тоглоо хийцэн гэд нэг ярьжсэн да түрүү нэг баахан цэвэр ивлээ нөгөө жирэмснээс хамгаалах баахан аргууд туршиж байгаа. Тэгээ тухайн үе би гормоны шинжилгээ өгөхөд намайг инжсэн байхгүй. Чи ч одоо тухайн үе би 24 дээс ахаа. Тий. Тэгээд чи ч ямар сони юм бэ? Залуу хөхтэй хүмүүнтэй унтж мунтахгүй амууг намайг ямар загнаа. Тэгээ би тухайн үед болохоор яг нөгөө нэг байнгын секс ярилцаатай биш. Одоо нэг хамтдаа ингээд амьдарч байгаа мөртлөө экстра хамтдаа амьдарч байгаа мөртлөө битгэр секс ярилцаанд орохгүй байсан нэг тийм үеэс байхгүй. Тэгээ тэр үед болохоор зэрэг ерөөсөө яана хүүхдээ чи цэвэршлээ штэ гэд намайг би бүр яг юм шоконд орчихсон. Үгүй 24 дэх хүн цэвэршдэм үү гэдгсэн чинь одоо гормоноор ингэж тоглоо. Тэгээ дээрээс нэмээ бэлгээс нь орохгүй бол чи чинь цэвэршин штэ гэд яг тэгжсэн. Тэгэхээр яг тэр нөгөө нэг таны сая хэлдгээр те хэвийн бэлгийн амьдрал байхгүй. Одоо яг тэр нэг хэвийн босол юм амьдрал яваад хахаар цэвэрших наашлах бүрэн боломжтой юм байна гэж би ойлгосон зүг үү? Тийм тодорхой хэмжээнд бол наашлна одоо юу гэдэг огт бэлгийн арцанд орж байгаагүй гэд тэр чинь нэг 40 дөнгөж гарсан л байсан багтаа тэгэл цэвэрсэн л байсан л да. Тийм тэгэхээр ер нь бол нөгөө огт бэлгийн арцанд орохгүй бол мэдээж жоохон цэвэршилт бол эрт эхлэх магадaltaй түрүүн ярьсан нөгөө өндөвчин тасралтгүй ажилласаар хагаад ингээд нөөцөө барчиж байгаа гэсэн үг байхгүй. Тийм тэгээд яг бэлгийн амьдрал байна гэдэг нь одоо юу гэдэг эмэгтэй хүний одоо уурах тархины үйл ажиллагаанд гэсэндээ айгүй их нөгөө чухал нөлөөтэй байдаг учраас тэд нар бас байж эмэгтэй хүн илүү эмэгтэйлэг байна гэдэг юм уу те. Тэр мэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх л та. Түүнээс биш цэвэрших шалтгаан бол маш их олон байдаг учраас тэгээ зүгээр нэг аюул хүчтэй цочрол авснаас бол өндөвчний үйл ажиллагаа доголдсон энэ ирдэг тохиолдол байдаг л та. Тэгэхээр тэр болгоныг нөгөө бид нэр ингээд ялгаад тэгээд за энэ хүнд бол ингээд явна гэсэн. Гэхдээ
таны нас одоо өнөөдөр 37-таа цэвэршчлээ гэж бодъё те нэг эмэгтэй хүн. Тэгээд тэглээ гэж бодоход тэр хүнийг бид нэр 51 нас хүртэл нь цэвэршээгүй юм шиг амьдруулах хэрэгтэй байхгүй. Бүх даавраар нь хангаад даавар эмчилгээг нь хийгээд тэгээ явдаг эмэгтэй хүмүүс бас байдаг л та. Миний хяналтанд бол бүр нэлээдгүй тийм хүмүүс байдаг. Би яг нөгөө эрт цэвэршилт гэдэг тал руу илүү бас ажилладаг болохоор тэгээд нөгөө тэгэхээр тэр эмэгтэй хүмүүс нөгөө цэвэрших нас эрцэх тусам л нөгөө ясны сэрэгжилт тэгэл зүрх судасны өвчин гэл ингээл эрсдэл нэмэгдэн тэгээд олон улстай хийгдсэн судалгаагаар ч гэсэндээ цэвэрших тусам эрт нас орж ийна гэсэн тийм үр дүн гарсан байдаг учраас бид нэр 51 нас хүртэл нь дааврыг нөхөх эмчилгээг ингээд бүр яг хийж өгдөг. Тэгэхээр тэр эмэгтэй хүн мэдээж хэрэг өвтрийн хатангаршаал эмээшиг болохгүй арьс нь хөвгшөрөхгүй те ингээд байж л байна гэсэн үг байхгүй те. Тэгээд тэрнийг зүгээр л үр тогтоох чадвар л байхгүй болсон гэж ойлгоол явна гэсэн үг байхгүй. Тийм. Эмэгтэй хүн бах амар хэцүү маа тий. Үгүй би өнөөдрийн дугаараас одоо юу гэдэг эмэгтэй хүн эмэгтэй бэлэг хэрэгтэн гэдэг зүйл бол хизээш тайлагдчихгүй ингээд юм онцгой мэт юм бүр бүтэн шинжлэх ухаан цаана байна гэж бүр ойлголоо. Тэгээд нөө харанхуй нөхмөх гэж ярьдгаар бараг л нэг тийм ер нь дуусахгүй шинжлэх ухаан юм байна. Хүлээн зөвшөөрье. Тийм болохоор ч хоёр одоо бараг юм хоёр бүтэн сизон хийдсэн яриад байгаа нь аргагүй юм байна гэж бодлоо. Тэгээд мэдээлэл өгсөнд ингээд бүр маш их баярлаа тий. Ингээд бүр сэтгэлээ онгоолгоод бүр асууж болох бүх юм асуугаад ер нь нэг юм амар гоё яачлаа. Сэтгэл тавирсан дугаарууллаа. Би ихтэй аягүй айжсэн тэрнээсээ ч гэсэн амар тийм юу авчлаа. Юу гэдэг эрт цэвэрчгүүдээ гэж аягүй хайдаг байсан аахгүй юу. Тэр одоо ингээд үнэхээр тий ингээд имчилгээ хийлгээд яваад ах боломжтой болвол за. Энд чинь бас юм сайхан хөгжсөн байна гэдэг нэг бодлоо аягүй тавьширсан тийм ариуга авчлаа л гэж бодож байна. Тэгж нөгөө янз янзын бодож айх амар шаардлага байхгүй шүү дээ. Цэвэрших насандаа л хүн цэвэршин. Тэгэл тэр цэвэршснээсээ хойш бид нэр юу хийх үү гэдгийг тухайн үед нь ярилцж байгаа л шийдэл ингээл явцдаг гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө би ч гэсэн та хоёртай ярилцсандаа маш их баяртай байна. Яг л энэ чинь нөгөө та хоёрыг сонсдог хүмүүс айгүй олон байгаа. Гэхдээ ингээд хүн болгонд би тайлбарлаа суугаад ээж чадахгүй айгүй их том сэдвийг ингээд тодорхой хэмжээнд хүмүүс мэдлэгтэй болтол ингээ асууж өгсөнд маш их баярлалаа. Би ч гэсэн айгу гоё болчлаа тий. Гоё. Бид хоёрын магадгүй асууж амжаагүй тэгсэн мөртлөө одоо манай сонсогч танаас хувьчилж асуухаар ч юм уу те танаас зөвлөгөө авмаар байвал хаана очих болох вэ? Та эмнэлгийнхаа байршлыг хэлж өгч болох уу? Би яг нөгөө хоёр газар үзлэг хийдэг л дээ. Тэгээд нэг нь болохоор нөгөө Ашуусын нөгөө Монгол Японы эмнэлэг гэдэг байгаа. Тэгээд тэнд нөгөө альбаасаар цаг аваад бас үзүүлж болно. Гэхдээ нөгөө илүү их олон хүн гэж байдаг учраас бас яг энэ нууц яриад түүхтэйж магадгүй. Нөгөөх нь болохоор энэ MD гэдэг нөгөө нарны зам дагуудаа 13 дугаар хурлын лада төгөөд байгаа. За. Тийм замын цагдаатай л их ойрхон гэж бодож болох. Тийм тэгээд энд нөгөө нэг яг цаг аваад үзүүлж бас болно. Тэгэхгүй нөгөө нэг ирээд хүлээж аваад уулзаад гэдэг гэхлээр нөгөө бас их төвөгтэй тий бид ингээд нөгөө талд ажилладаг багш энэ төр хийдэг болохоор нэлээдгүй нөгөө ачааллахтай байдаг. Тэгэхээр нөгөө аль нь хандаад тэгээд цаг аваад үзүүлж болно. Лада төвийн 4 давхарт нь байдаг эмнэлгийн утасны дугаарыг 77 30 19 гэдэг. Гэхдээ зөвхөн ажлын цагаар буюу нөгөө 10-аас 6 цагийн хооронд хариулах боломжтой. За нэг сайхан юмжтай болж авлаа. Манай хөлөөлгийн өрөөнд зочноор орсон одоо юу гэдэг цаг цаваа гарган бит хоёртой ярилцсан танд бүр маш их баярлалаа гэж хэлмээрээ сонсогчтойхоо өмнөөс ч гэсэн танд бүр маш их баярлалаа гэж хэлмээрээ тэгээд цаашдынхаа ажилтанд одоо айгүй их ажилтай байгаад нь бол тий бүр одоо сая айгүй ямар олон ажил амжуулт юм бэ гэж бүгдээр бахархаж суулаа. Тэгээд энэ их ажилт нь маш их амжилтыг хүсье. Тэгээд эмэгтэйчүүдийнхээ хий манад багсаж байгаа таньдаа бас бүх эмэгтэйчүүдийн хүмүүс баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Та хоёрт ч гэсэн маш их баярлалаа. Нөгөө үргэлжлүүлээд те нөгөө энэ подкаст маань явна гэдэгт бүр итгэлтэй байна. Тэгээд тэгэхээр нөгөө нэг яг ийм асуудлыг те нөгөө нэг ингээ хүндсэн эмэгтэй хүн чинь бүр маш их асуудалтай шүү дээ тий. Угаасаа эмэгтэй хүмүүс гэдэг чинь тэгэхээр ярих сэдв маань ч дуусахгүй байх гэж бодож байна. Тэгээд та хоёрын чухал тий нөгөө нэг одоо нийгмийн амьдралд хийж байгаа contribution тий миний зүгээс ч гэсэн баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд амжилт хүсье. Маш баярлалаа. За өнөөдрийн тэгээд хүлээлгийн өрөөний нэг дугаар ингээд энд хүрээд
өндөрлж байна. Тэгээд бид гурийн яриа бараг цаг 30 минут ингээд үргэлжилсэн байна. Ер нь бол яриа л ах юм байна. Бүр дундахгүй байна. Тэгээд ажиллаа бодъё. Энд чигээс ажилт нь яваад тэгээд өнөөдрийг бид нартай бид гуравтай хамт байсан та бүхэндээ баярлалаа гэд нэг ч гэсэн мэдээлэл олж авсан байх гэж бодоод энэ дугаараа ингээд төгсгөё. Тэгээ хүлээлгийн өрөөнд заяа Ариуна Бацун эмч 3 баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай манайхаа. Баяртай. За.